Таны сонсох суваг өгүүлж байна. 15 дугаар хэсэг. Вилфрийн гэр бүлийн бонхон. 2 хоногийн дараа өглөөний 10 цагийн алдад эрхэмдээ Вилфрийн үүдэнд олон хүн цугларч Сент-Оньер ба Дела Пепинер гудамж дагуу гашуудлын болон ховийн сүих тэрэг цовн зогсжээ. Эдгэр сүих тэрэгнүүдийн дотроос хол замыг туулсан бололтой нэгэн сүих тэрэг байдлаараа ялгарч байв. Энэ бол хар өнгөөр будсан нэг ёсны ачааны бүхээгтэй тэрэг байв. Энэ тэрэг цугларах газар хамгийн түрүүнд чахам иржээ. Энэ тэрэгээр Сэмерэн Бэйлийн хүүр ирсэн нь хачин тохиолдол бөгөөд энд цугларсан хүмүүс нэг хүн оршуулахын оронд хоёр талигаа чиг үдэж мордуулах болсон байна. Үдэж мордуулах хүн олон цугларчээ. Сэмерэн Бэйл бол 18 дугаар Людовик ба 10 дугаар Карлийн үеийн хамгийн зүтгэлтэй үнэн шударга өндөр тушаалтны нэг байсан учраас найз нөхөд олонтон дээр нийгмийн ёсыг бодож Вилфортой талтай байдаг хүмүүстэй нийлж бүрч олон болсон байна. Засаг захиргааны хүмүүст даруй мэдэгдэж хоёр ёслыг нэг дор гүйцэтгэх зөвшөөрөл авчээ. Гашуудлын янзаар сүржин засаж чимгэлсэн хоёр дахь сүих тэрэг Вангийн прокурорын үүдэнд ирж зогсоход Авсыг шуудангийн тэрэгнээс гаргаж гашуудлын тэрэгэнд шилжүүлэн тавив. Хоёр цогцыг Пер Лашезийн хүүр оршуулах газар авчирч оршуулах бөгөөд Вилфринд гэр бүлийнхээ хүмүүсийг оршуулах бунхан хэдийнэ хийлгсэн байв. Бунхны дотор хөөрхий Ренегийн шарил байхаагаад 10 жилийн дараа эцэг их хоёр нь ирж нийлж байгаа нь энэ ажгүй. Сүр бараатай оршуулгын хөлтөө явдал болоход ямагт догдлон хөдөлж сонирхдаг Парисийнхаа заншлаа даган дээдсийнхээ хүрээлэнд хязгааргүй үнэн часан хуучны язгууртны хоёр төлөөлөгчийг тайван нойрсох сүүлчийнх нь байранд үдэх энэ сүртэй ёслыг харж чимээнэргүй зогсно. Бошин Шато Рено Албер 3 гашуудлын нэг сүих тэрэгнд суугаад энэ гинтийн үглийн тухай ярилцаж байна. Би хатагтай Сэмернийг өнгөрсөн жил Марсельд харсан. Би тэр үед Алжираас буцаж явсан юм. 100 нас наслахаар л хүн харагдаж байсан да. Гайхам ажилсаг цэцгэлж байгаа эрүүл бий саруул ухаантай хүн байсан юм. Хэдэн настай билээ дээ гэж Шато Рено ярив. 66-тай. Франц надад тэгж хэлж байсан шүү дээ. Түүнийг хөгшин наснд биш Бэйлийн үхлэл донсолгож уян гашуунаас болж өглөө. Өвгөнийгөө өгснээс хойш ухаан нь орж гарах болсон гэж улс ярилцаж байна билээ. Хэмээн Албрыг хэлэхэд Бошин. Чухам юунаас болоод өгчхөв? Хэмээн асуув. Тархинд нь цус харавснаас юм уу? Эсвэл саа дайрснаас болсон бололтой. Эсвэл энэ хоёр чинь адилхан юм уу? Бараг тийм байхаа. Саа дайрсны гэж Бошин давтан асуугаад өнөмшгөж бэрх байна да. Би хатагтай Сэмернийг хоёр ч удаа харсан. Торонхай жижигхэн биетэй, ууртай байрын хүн байснаас биш. Тийм их тарган задгалан авгаа байгаагүй юм. Уян гашуудлаас болж дайрлага дайрна гэдэг бол ийм биетэй хүмүүст маш ховор тохиолдох зүйлээ гэв. Ямар ч л байсан өвчнөр юм уу эсвэл эмч нь алжчихсан байлаа гэсэн эрхэм Вилбер чухамдаа. Мадмуазель Валентина бүр үннээр нь хэлбэл миний найз Франц одоо гомдолгүй их хөрөнгөний үе залгамжлагч боллоо. Жилд 80,000 ливрийн орлоготой гэж бодож байна. Хэмээн Албер хэлв. Энэ хөрөнгө тэр хөгшин Якобич Нуартыг үхэхээр бараг 2 дахин ихсэндэ. Нөрөвгөн юм аа. Телекампростил вирум гэж Бошин хэлээд өөрийн бүх үе залгамжлагчийг оршуулж дуусгана гэж үхэлтэй лав мөрий тавьсан байхаа сансандаа хүрдэг шүү. 1814 онд Наполеонд таны эзэн тус өсөлтөндөө ядарсан залуу мод шиг болохоор та доошолж байна. Бөгд найрамдах улстай түшиглэж сайн шиг үндсэн хууль гаргачихад тулалдааны талбайд гарч ир. Тэгвэл би танд 500,000 зэрэг 2 дугаар Маренго, 2 дугаар Аустерлицийг олж өгнө гэж амлая. Үзэл санаа зүрмэглэн үүргэлэхээс биш харин үхдэггүй юм шүү. Эрхэмдэд эзэнтэй минь. Харин сэргэхээр унтахын өмнө байснасаа улам хүчрхэг болдогно гэж хэлж байсан 93 оны эвслийн гишүүн мөн болж таарлаа гэв. Харвас хүмүүс түнд бас л үзэл санаа шиг санагддаг байхалт. Энгэд Валентинагүйгээр байж чадахгүй өвгөнтэй
Франц яаж шуухан амьдрах юм бол мэдэх юмсан. Үгүй, Франц хаан байна гэж Албар хэлв. Дөрөвчийн сүйх тэргэнд Вильфортай хамт яваа. Цаадхан түүний гэр бүлийнхээ гишүүн гэж үзэх болов. Тэнд явсан сүйх тэрэг бүрд шахам ийм яриа болж байв. Хүн бүхэн ингэж гэнэт нэг нэгнийхээ араас цоврсон хоёр үхлийн тухай гайхан ярилцах боловч шөнийн зугаалгын үеэр дээр Вини Вильфорд хэлсэн аимшигт нууцыг хинч сэжгэлсэнгүй. Нэг цаг явсны дараа оршуулгын газарт хүрлээ. Энэ өдөр нам уухан боловч бүрхэг байсан нь уйдгарт ёслол их хэл тохирч байв. Гэр бүлийн бунхан руу явж байгаа хүмүүсийн дунд өөрийн тэргээр ирсэн Морл явж байхыг Шато Риано харав. Улаан мод суулгасан зөргөөр ганцаархнаа явж байгаа харагдана. Шато Риано залуу ахмадыг сугдан авч "Та яаж энд хүрээд ирэв? Вильфрийг таньдаг юм уу? Таныг тэднийд байхыг юр хараагүй юм байна" гэж хэлэхэд "Мэрхэн Вильфорта танил биш ээ. Харин хадагтай Сэмернийг таньдаг байсан юм" гэж Морл хариулв. Тэр үед Албар Франц хоёр тэднийд гүйж ирлээ. Тарилцахад ч төдийл тохиромжтой биш газар юм гэж Албар хэлээд "Гэхдээ яах вэ? Бид ямар сүсэгтэй улс биш. Эрхэм Моралтанд Италиар хамт явсан сайн нөхөр Франц Депенийг танилцуулъя. Хүндэт Францын бол Максимилиан Морл гэдэг хүн. Чамайг байхгүй үед олж танилцсан сайн найз. Сайхан сэтгэлтэй, сайн ухаантай хүмүүсийн тухай ярих бүрдээ энэ хүний нэрийг танд олон удаа дурдах байх" гэлээ. Морл хэсэг зур эргэлзвээ. Өөрийнх нь эсрэг нууцаар тэмцэж байгаа хэрнээ нөхөрсгөр мэдлэх гэдэг дэндүү нүүр тал харсан хэрэг болох юм биш байгаа гэж дотроо бодов. Гэвч өгсөн тангарага санана. Тэгээд царайнда ямар ч шинж тэмдэг илрүүлэхгүй бие барин Францад мэхийн ёслов. "Мадемуазель де Вильфор их гашуудж гин үү?" гэж Дебре Францаас асуув. "Хязгааргүй их гашуудж байна билээ. Өнөө өглөө царай нь хачин жигтэйхэн байсан. Би арай гэж таньсан" гэж Франц хариулв. Энэ үрдийн юм шиг үг Морлийн зүрхийг хадгах шиг боллоо. Энэ хүн Валентинатай уулзаж түүнтэй ярилцсан байх нь. Энэ үед залуу зоримог офицер тангарага зөрчихгүй тулд бие барих гэж хамаг хүчээ дайчлах хэрэгтэй болжээ. Тэгээд Шато Рианог сугдаж оршуулгын ажлыг эхлэх товчооны үйлчлэгч хүмүүс хоёр авс аваачиж тавьж хаад байгаа бунхны тийш явв. Боошин бунхныг хараад "Сайхан сууц байна шүү. Өвлийн ч зуны ч орд юм а да. Одоохгүй энэ гэр бүлийн гишүүн болох гэж байгаа хүндэт Францтэй Эпине. Таны энд шилжиж ирэх ээлж ирнэ. Би бол гүн ухаантан хүн болохоор тэр модон доорх даруухан оромжинд сууж хөөрхий биеийн дээр минь багхан шиг чулуу дараасай гэж бодох байна. Би үхэхдээ Волтер Биронд тосгон руу явлаа гэж бичсэн шиг орчныхоо улсад би чэдэлгүй эцгэнтэр. Ай чөткөр гэж. Франц зөрөгтэйхэн шиг бай. Таны ихнэр бүхнийг өвлөн авна гэж хэлв. Боошин та үнэхээр тэсвэрлэшгүй хүн байна шүү. Улс төрийн зүтгэлтэн хүн болохоор тэр улс төрчин таныг юм бүхнийг дооглож юунд ч итгэхгүй болгож сургажээ. Гэсэн ч та ердийн үхэх үйлдэлүүдийн дунд эрэхтэй. Улс төрийнхөө бодлогоосоо минутч болсон ангижрах хацтай хүн юм. Харин буцах даал депутатуудын танхим, тайж нарын танхимын үүдийн өрөөнд орчхоод эрсэн тэр сүнсээ дахин эзэмдэн авч байхыг хичээж баймаар юм гэж Франц хэлвэ. Ай бурхан минь. Ёр нь амьдрал гэдэг чинь үнэн хэрэг дээрээ юу юм бэ? Үхлийн үүдний өрөөндөх хүлээлт гэсэн үг хэмээн Боошин хэлэхэд Албар. Би Боошныг үзэн ядаж эхэлж байна гэж хэлээд Францтай хамт хэдэн алхам холдож Боошныг Дебретэй гүн ухаанаа үргэлжлэн ярилцах боломж гаргаж өглөө. Вильфрийн гэр бүлийн бунхан нь өндрөөрөө 25 фут. Дөрвөлжин булантай цагаан чулуун хан байв. Дотор талд нь Сэмерэн ба Вильфрийнхний тал гэж хоёр хуваагдах бөгөөд энэ тал бүр нь өөртөө орох хаалгатай ажихгүй. Босод бунхнуудаас ялгагдах юм гэвэл цай хэмнэн талигач нарыг дотор нь хийгээд гадна талд нь шошго шиг элд вийг бичсэн давхар хайрцагнууд байхгүй байв. Хөрөл хаалганы цаана булшнаас ханаар тусгаарлагдсан энгийн хийцтэй тасал гаархуу юм харагдана. Энэ хананд бидний саяны хэлсэн Вильфор ба Сэмерэнийхнийг тайван ойрсох газарт нь оруулах хоёр хаалга байлаа.
Төрөл содонгийнх нь хүмүүс уян гашууга тайван гаргаж болох бөгөөд Пьер Лашезийг зугаалгын болон хайр сэтгэлийн уулзалтын газар болгодог хүмүүс уян гашуу хийж нам гүм зогсож байгаа хүмүүст өөрсдийн бужигна дуу шууганаар саад болж чадахгүй байгаа. Хоёр авсыг хоёуланг нь Сэмерний тал болох баруун хэсэгт оруулав. Тэгээд урдаас бэлтгэн зассан ачаага хүлээн авахд бэлхэн байгаа суурин дээр тавив. Ийшээ Вильфор Франц ба ойр төрлийнх нь хүмүүс дангаараа орно. Шашны үйл ёслыг гадна талд нь хийж гүйцэтгэжсэн. Ярих хэлэх үг байхгүй болохоор хүмүүс даруй тарж одно. Шатариано, Албер, Морл 3 нэг зүгт явж, Дебре Бошин 2 өөр тийшээ явлаа. Франц Вильфортой үлднэ. Оршуулгын газрын үүдэнд Морл шалтак гарган зогсно. Тэгээд тэр хоёрыг гашуудлын сүйтгэргэнд сууж явахыг хараад муу ёр хэмээн бодчих. Морл хотод буцаж ирвэ. Хэдийгээр Шатариано, Албер хоёртой нэг тэргэнд суусан боловч тэдний ярианаас юу ч сонссонгүй. Үнэн дээр Франц Вильфортой салах ёс гүйцэтгэх гэтэл цаатах нь. Түшээгүн тантай хизээ уулзах бол гэж асууж. Таны дуртай цагт уулзъя гэж Франц хариулв. Аль болох түргэл бол сайн байна. Би таны мэдлэл байна. Хүсвэл одоо хамт явах уу? Хэрвээ тань төвөг болохгүй бол тгий. Огтхон ч үгүй. Ирээдүй хадам хүргэн хоёр сүйх тэргэн сууж дэрэг дүүрээ өнгөрөхөд Морл үндэсгүй бишээр санаа зовсны учрыг нажив. Вильфор Франц 2 Сент Оньерод хүрч ирлээ. Вангийн прокурор хин дээрч орлохгүй эхнэртэй гэж охинтойгооч ярилгүйгээр зочноо өрөөнд оруулаад суухыг өрөв. Эрхэмдээ Пине би танд нэг зүйлийг сануулan хэлэх хэрэгтэй байна. Энэ зүйлийг ихлэ зохимжгүй мэд санагдаж болох боловч Талигачин гэрээсийг биелүүлэх нь түүний араас үйлдэж буй өргөл юм. Тэгхээр уржигдэр хадагтаа Сэмер нас барахынхаа өмнө загсан зүйл. Тухайлбал Валентинагийн хурмыг хэрхэвч хойшлуулж болохгүй гэсэн гэрээсийг танд сануулах гэсэн юм. Талигачин үлдээсэн бичигсэлт бүрэн цэгцтэй байгаа. Түүний гэрээс ёсоор Сэмерний бүх хөрөнгө Валентинад шилжсэн. Өчигдөр нотариус гэрлэлтийн гэрээг бүрэн дуусгах баримтуудыг надад өгсөн. Та нотариус дээр очиж миний нэрийн өмнөөс эдгээр баримтыг авч үзэж болно. Манай нотариус дэшингаа Сент Оньерогийн Бавья талбайд суудаг. Валентин одоо ийм их гашууд дарлагдж байгаа болохоор хүнтэй суух тухай бодогч дургүй байгаад би үнэндээ жаахан халгаад байна шүү дээ. Гэж Пине хэлгээд Вильфор түүний үгийг таслан. Эмэгийнхээ сүүлчийн гэрээсийг биелүүлэх явдал Валентинагийн хамгийн халуун хүсэл байх болно. Төвний талаас ямар ч саад дотор байхгүй гэж танд бүрэн хэлж болно гэв. Тэгвэл миний талаас мөн саад байхгүй болохоор та дураараа бол л доо. Би хэлсэн үгэндээ хүрэхээр барахгүй их баяртай байна. Тэгвэл хойшлуулад байх юм алга. Уржигдэр гарын үсэг зурх ёстой байсан. Одоо бол бэлэн байгаа. Өнөөдөр ч гарын үсэг зурж болно гэж Вильфор хэлэхэд Франц гашуудлыг яах вэ гэж хулчгаар дуухан хэлв. Бүү заваарай. Манай гэрт ёс журам эвдэгдэхгүй. Мадмуазел де Вильфор тогтоосон 3 сарын хугацаагаар өөрийн Сэмерний эдлэнд очино. Одоо түүнийх болчихсон болохоор тэгэж өөрийнх нь гэж ярьж байгаа юм. 7 хоногийн дараа хэрвээ таныг зөвшөөрвөл тэнд чимээ нар багтай даруухан шиг гэр бүл болох ёслол гүйцэтгэнэ. Хадагтаа Сэмерэн аж охиныхоо хормыг чухамхөө энэ эдлэнд хийгээрэй гэж хүссэн юм аа. Хормын дараа та нар Париста буцаж ирж болно. Таны эхнэр хойд ихтэйгээ хамт гашуудлынхаа хугацааг өнгөрөөн биз. Эрхэм таны дураар болог гэж Франц хэлэхэд Вильфор цааш нь үргэлжлүүлэн. Тэгвэл би танаас хагас цаг хүлээхийг хүсье. Тэр хугацаанд Валентина зочдын өрөөнд бууч ирнэ. Би дэшний хойноос хүн явуулж авчруулаад гарын үсэг зурж өнөө оройдоо хадагтаа Вильфор Валентинаг эдлэн рүү аваачих. 7 хоногийн дараа бид тийш очие гэв. Надад ганцхан хүсэх зүйл байна гэж Франц хэлв. Юу бэлээ? Гарын үсэг зурх үед Албер де Морсер, Раул де Шатариано хоёрыг байлгахыг хүсэж байна. Тэд миний гэрч болно гэдгийг та мэдж байгаа шүү дээ. Тэдэнд хагас цагийн дотор мэдэгдэж болно. Харин та өөрөө тэднийг авчирхаар явах уу? Аль эсвэл хүн явуулах уу? Өөрөө явсан дээр гэж бодож байна. Түшээгүн таныг би хагас цагийн дараа хүлээж бай. Энэ завсар Валентинач бэлэн болно. Франц Вильфорт мэхийн ёслоод гарч чадл. Түүнийг гараад хаалга хаагдаж амжаагүй байхад Вильфор
Нотариус ба Эпинегийн гэрч нар ирэх учир хагас цагийн дараа зочдын өрөөнд орж иргэж Валентинад хүн явуулж хэлүүлвэ. Энгийн тиймдээ гэр бүлийн бүх хүнийг догдлуулваа. Хадагта Вильфор үнэмшээгүй боловч Валентинад тэнгэр нэргэх адил юм бол. Залуу бүсгүй хамгаалалт ирэх мэт тасалгаагаа эргэн тойрон харав. Тэгээд өвгөн аав дээр очих гээд гартал шатан дээр Вильфор дайралтаж гараас нь хөдөлж зочдын өрөөнд оруулав. Үүдний өрөөд бар руутай дайралтаж бүрэн цөхөрсөн харцаар харав. Валентинагийн дараа хатагта Вильфор бяцхан Эдуардыг дагуулan орж ирвэ. Залуу хүүхэнд гэр бүлийн уяа гашуу эхэл нь хүчтэй нөлөөлсөн бололтой. Царайн хачин цонхгор учиргүй сүлдсэн харагдана. Хадагта Эдуардыга өвдөг дээрээ суулгаад байн чанга тэрэн элгэндээ наах нь хамаг амьдралаа энэ хүүхдэд зориулсан юм уу гэлтэй санагдана. Удалгүй хоёр сүйх тэрэг хашаанд орж ирхэн сонсдлоо. Нэгд нь Нотариус, нөгөөд нь Франц найз нөхдийнхөө хамт сууж иржээ. Минутын дараа бүгд цугларсан байв. Валентинагийн царай ихэд цонх хийж, чамархай зөвхөн дээгүүр нь хөх судас гүрийн гарчээ. Францын сэтгэл ихэд догдолжээ. Шато Рено, Албер хоёр гайхсан янзтай беби өөдө харлаа. Дөнгөж түрүүхэн дууссан гашуудлын ёслол одоо энд болох гэж байгаа ёслолоос илүү ч уйдгартай, гонигтай юм шиг санагдсангүй. Хадагтай Вильфор хилэн хөшгөний хажууд сүудэрт сууж хүүрүүгээ байн тонгоох учир түүний сэтгэлд юу болж байгааг тааварлан мэдхэд хэцүү байв. Вильфор хизээ язааны хараал огт хэнэггүй байв. Нотариус хуулийн үйлчлэгчийн ёсоор баримт бичгүүдийг ширээн дээр дэлгэж тавиад сандал дээр сууж Францад хандан хэдийгээр түүнийг сайн таньдаг боловч та эрхэм Францтэй Кеннед Эпине түшээгүй мөн үү гэж асуухад Франц тийм ээ эрхэм минь гэж хариул. Нотариус михийн ёслоод би танд эрхэмдээ Вильфорын нэрийн өмнөс нэгэн зүйлийг урьдчилан мэдэгдэх ёстой бай. Эрхэм Нуартай Мадемуазель де Вильфорыг тантай суулгах гэж байгааг дуулаад ач охиныхоо талаар бодлоо өөрчилж түүнд шилжих ёстой байсан хөрөнгөө өвлүүлэхгүй болгосон. Харин нэгэн зүйлийг яар нэмж хэлэхэд гэрээслэгч хөрөнгөнийхөө хагасыг нь мэдэх хэрэгтэй байсан боловч бүгдийг нь мэдэж байгаа нь заргалдах боломж нээж өгч байна. Иймээс гэрээ хүчингүй гэж үзэж болно гэж хэлв. Харин би амьд ахуй цагтаа эцгийнхээ гэрээслэлтэй заргалдахгүй. Миний одоогийн албан байдал тийм боломж өгөхгүй байгаа гэдгийг Эпинед урьдчилан хэлье гэж Вильфор хэлв. Эрхмүүдээ. Валентинаг энд байхад ийм яриа болж байгаад би ихэд зовж байна. Валентинагийн хөрөнгө хичнээн багслаач гэсэн минийхээс л их байх юм. Би түүний хогшил хөрөнгөний хэмжээг хизээж сонирхохгүй. Миний гэр бүл эрхэмдээ Вильфортай ураг төрлийн холбоо тогтоохдоо гагцхүү нэр төрөө бодсноос тэгсэн юм. Би зөвхөн аз жаргалыг л ирж байгаа хүн гэж Франц гэлэхэд Валентина талархлын тэмдэг болгож үл мэдэг толгой дохио. Газар дээгүүр нь хоёр бөөрийнхий нулимс чимээгүй бөмбөрвөө. Вильфор хүргэн болох хүндээ хандан. Таны найдлагын хэсэгхэн хувь алдагдсныг тоолбол. Энэхүү гинтийн гэрээслэлд өөрийг танд оромжилсан өчүүхэнч зүйл үгүй болохыг ташрамд нь хэлчихье. Энэ бол эрхэм Нуартагийн ухаан сулаас болж байгаа хэрэг. Миний эцэг Мадемуазель де Вильфорыг тантай суухад дургуцаж байгаа биш. Ерөөсөө хүнтэй суухад нь дургуцаж байгаа юм. Валентина хинтэд суулаа гэсэн тэгж дургуцсан. Мадемуазель де Вильфор эрхэм Нуартад бүхэл цагаа зориулж байсан бол одоо түшээ хүнгийн хатан болчихвол тэгж чадахгүй. Эцгийн маань одоогийн байдал түүнтэй онцгой чухалм ярих боломжгүй бөгөөд ухаамуутай болохоор хэлсэн зүйлийг ойлгож чаддаггүй. Одоо энэхэн үед ач охиноо хүнтэй сууж байгаа гэдгийг мэдэж байвч хөргөн хүүн болох гэж байгаа хүнийхээ нэрийг нь мартчихсан байж байгаа. Вильфор үгээ дөнгөж хэлж дуусаад Францд хариуд нь михийн ёсолтол үүд онгож баар руу орж ирлээ. Тэгэд баяр ёслолын үеэр эзэндээ хандж байгаа зарц хүн гэхэд ер бишийн ширүү өнгөөр. Эрхмүүдээ. Эрхэм Нуарта де Вильфор эрхэмсэг Франц де Кеннед Эпине түшээгүнтэй даруй ярилцах хүсэлтэй байна гэж хэлв. Самуурахын тулд Нотариус шиг л нөхөр болох хүнийг бүрэн овг нэр хэрэгэм зэргээр нь дуудчихъя. Вильфор цочиж хадагтай Вильфор өвдөг дээрээсээ хүүгээ болгон Валентина суудлаасаа босож хөшөө мэд цонхийн дууг загсан. Албер Шато Рено хоёр дөрүүчийнхээсээ бүрч илүү гайхсан янзтай өөдөөдөөсөө харлаа.
Нотариус Вильфор өөд харахад Вангийн прокурор энэ бололцоогүй хэрэг. Тэгээд ч эрхэмдээ Эпини зочдын өрөөнөөс гарч чадахгүй гэж хэлв. Миний эзэн Нуартайгүй. Чухам одоол эрхэм Францтай Эпинэтэй маш чухал зүйл ярилцах гэсэн юм гин гэж Баруа мөн л өнөөх 100 байдлаараа хэлв. Өвгөн аав Нуартай ярьдаг болоо юу гэж Эдвард ердийн зүггүй байдлаар асуулаа. Гэвч хүн бүхэн бодлогоширсан байсан тул энэ нь хинээч тэр байтугай хадагтай Вильфрийн инээдийг хүргэсэнгүй. Эрхэм Нуартад таны хүсэл биелэгдэж чадахгүй гэж байна гэж хэлээрэй гэж Вильфр хэлэхэд Баруа зурж. Тэгвэл эрхэм Нуартай өөрийгөө зочдын өрөөнд оруулаарай гэж тушаасан гэж хэлв. Хүмүүс хязгааргүй их гайхваа. Хадагтай Вильфрийн царайд инээнцэглэл тодроод өнгөрөв. Валентина баярснаа тэнгэрт илэрхийлэх мэт өөрийн ирэхгүй дээшээ таазууд харав. Валентина, чи очоод өвгөн аав чинь бас ямар адаар зан хөдөлчихөө бай гэж мэдээдэр гэж Вильфор хэлэхэд Валентина яаран өөдрөө явтал Вильфор гэнэт хэлснээ өөрчилж хөл аж бай, хоёулаа явъя гэв. Франц бас хажуугаар нь орж эрхэм таавчлаарай, Нуартайгүй. Миний хойноос хүн ирүүлсэн болохоор хүслийг нь хүндэтгэж байгаагаа илтгэх аз тохиолдоогүй байгаа болохоор энэ завшааныг ашиглавал их баярлах байна гэв. Бурхан минь гэд Вильфор сэтгэлэн зовсон байдалтайгаар танд зовоод байх юм байхгүй гэж хэлв. Тэгэхэд Франц бодсноо өөрчилдөггүй хүний байдлаар уучлаарай эрхэм минь. Нуартайгүй намайг тэгж боддог нь буруу болохыг харуулах бололцоог алдахад дургүй байна. Ямар ч байсан буруугүй гэдгээ харуулмаар байна гэж хэлв. Тэгэд Франц Вильфорт баригдсангүй шатаар бууж явсан Валентинагийн хойноос явлаа. Валентина живдгийн даваан дээр хаднаас барьж авсан хүн шиг баяр таяа явлаа. Вильфорт тэдний хойноос явв. Шато Рино Морсер 2 дөрүүчийн 2 удаагийнхаас бүр чилүүгээр гайхан өөдөөдөөсөө харваа. Хуралдааны тогтоол. Нуартай өвч харах хувцастай сандал дээрээс суугаад хүлээж байв. Түүний ирэх байх гэж бодож байсан 3 хүн нь орж ирмэгц хаалга өөдөө харахад зарцсан тэр дороо хаалга түгжвэ. Баярснаа нууж чадахгүй байгаа Валентинад Вильфор аяархнаар хэрвээ эрхэм Нуартай чиний хүнтэй суухад холбоотой ямар нэгэн саад болох юм хэлбэл ойлгож болохгүй шүү гэж хэлв. Валентинагийн царай бол айсан боловч юу ч хариулсангүй. Вильфор Нуартад дөхөж очоод эрхэм Франц Эпинэ байна. Таны дуудулсан ёсоор ирлээ. Бид ингэж уулзахыг хэдийн хүссэн бөгөөд энэ уулзалт аж өхнөө хүнтэй суухтан саад хийж зөрсөн явдал үндэсгүй байсан гэдгийг танд нотлон харуулбал би маш их баярлах болно гэв. Нуарт зөвхөн харцаараа хариулахад Вильфрийн бие дагжин чичирвэ. Дараа нь өвгөн Валентинаг нүдэрээ дутал. Валентина өвгөн аавтайгаа өдөр бүр ярилцдаг аргынхаа ачаар төлхүр гэдэг үгийг агшин зургийн дотор оллоо. Дараа нь бүсгүй өвгөний харцыг даган харав. Өвгөний харц цонхны хооронд байгаа шүүгээний нүдэн дээр тогтлоо. Бүсгүй нүдийг нээвэл дотор нь үнэхээр төлхүр байв. Бүсгүй төлхүрийг гаргаж авахад өвгөний харц мөн гэж ботлоо. Дараа нь өвгөний харц хуучин хэрэггүй муу сайн бичиг цаас хадгалдаг болов гэмээр аль хэдийн хаягдсан хуучин цагийн бичгийн ширээр үжиглэв. Би онгойлгох юм уу гэж Валентина асуув. Тийм гэж өвгөн дохив. Нүдийг нь онгойлгох уу? Тийм гэлээ. Хажуугийнх нь үү? Үгүй гэв. Дундах уу? Тийм гэлээ. Валентина түүнийг нь онгойлгож дотроос нь боодолтой бичиг гаргаж ирв. Энэ танд хэрэгтэй юу өвгөн аваа? Гэж Валентина асуув. Үгүй гэлээ. Валентина бүх бичиг цаасыг дэс дараалан гаргахад цаана нь юу ч үлдсэнгүй. Хайрцаг хоосон болчлоо шүү дээ гэж охин хэлв. Тэгэхэд Нуартай тойл бичиг өөднө дээрээ зав. Ойлголоо өвгөө аваа гэж Валентина хэлээ. Цагаан толгоон өсгүүдийг дэс дараалан хэлэхэд энэ өсгөн дээр Нуартай зогсов. Валентина нууц гэдэг үг хүртэл тойл бичгийн хуудас эргүүлв. Нууц сонстой юм уу гэж бүсгүй асуув. Тийм гэлээ. Энэ нууцыг хэн мэдж байгаа? Нуартай зарцынхаа гарсан хаалга өөд харав. Баруа юу гэж бүсгүй хэлв.
Тийм гэж Нуартай хариулв. Түүнийг дуудах уу? Тэг гэлээ. Валентина үүдэнд очиод зарцыг дуудлаа. Тэр завсар Вильфрийн духан дээгүр байж чадснаас болж хөлс чихрах бөгөөд Франц гайхахтаа хөшсөн мэт зогсноо. Хөгшин зарц тасалгаанд орж ирлээ. Барва өвгөн аав намайг энэ шүүгнээс дэлхүүр авч ширээ онгоолгоод өг. Нүдийг тат гэж тушаав. Энэ нүд нь нууц анстан байна. Таал мэдэх бололтой. Үнийг онгоолгооч гэж Валентина хэлэхэд Барва өвгөн өөд харлаа. Нуартагийн ойлгомжтой харц онгойлгож өг гэж харав. Барва үгэнд нь орж нууц анстай нүдний давхар ёроолыг онгойлговол дотор нь хар туузаар багалсан бөөн бичиг байв. Эрхэмсэг та үнийг шаардсан юм уу? Гэж Барва асуув. Тийм гэж Нуартай хариулв. Би үнийг хэндэггүй. Эрхэмдээ Вильфр гуйдаггүй. Үгүй гэлээ. Мадемуазель Валентина дөө. Үгүй гэлээ. Франц де Пина гуйдуу. Тийм гэлээ. Надад уу гэж гайхсан Франц төхөж очиод хэлв. Тийм гэлээ. Франц Барвагаас бичгийг авч болтыг нь хараад уншсан. Намайг өгсөний дараа миний найз генерал Дюринд дамжуулж өгөх бөгөөд тэр өгөхдөө үнийг маш чухал баримт бичгийг нь хувьд хадгалахыг гүйдэ захиж шилжүүлж өгөх ёстой гэв. Эрхмээ. Би энэ бичгийг яах ёстой болж байна гэж Франц асуув. Бас л нэг битүүмжлэгдсэн байдлаар нь хадгалах юм байлгүй гэж Вангийн прокурор хэлэхэд Нуартагийн нүд үгүй гэж яаран хэлв. Хэрхэндээ би нэг уншихыг хүсэж байгаа юм биш биз гэж Валентина асуув. Тийм гэж өвгөн нүдэрийг хэлв. Харж байгаа биз түшээгүн өвгөн аав таныг уншаасаа гэж байна гэж Валентина хэлв. Тийм бол суухаас биш тий. Бас л нэг хэсэг хугацаа орно гэж хорн хөдөлсөн байртай Вильфр хэлв. Сууцгаа гэж өвгөний нүд хэлвэ. Вильфр сууж Валентина өвгөн аавынхаа сандлыг түшгэд Франц тэдний өмнө зогсож хоцорлоо. Франц догт уйтай нууц бичгийг гартаа барьж зогссоор байв. Уншаач гэж өвгөн нүдэрээ хэлв. Франц болтыг задлахад тасалгаа дотор чимээ аниргүй намгүн байга. Тэр бээр анир чимээгүй дунд ийхүү уншлаа. 1815 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Сен-Жак гудамждах Бонапартийн талынхны клубын хуралдааны тогтоолын хэсэг гэж уншаад зогслоо. 1815 оны 2 дугаар сарын 5-нд гинэ. Энэ өдөр миний эцэг алагдсан юм. Валентина Вильфр хоёр дуугүй байсан бөгөөд зөвхөн өвгөний нүдэл цааш нь унш гэж тохив. Аав маань энэ клубээс гарсны дараа алга болчихсон юм гэдэг. Хэмээн Франц хэлэхэд Нуартагийн харц хуучин хэвээр унш гэж хэлсээр байв. Франц цааш нь уншсан. Бэддор гарын үсэг зурсан их бууны дэд хуранда Луи Жак Борьепер, бригадын генерал Эден Дюшампи, газар тариалангийн захиргааны дарга Клод Лашер Палнар 1815 оны 2 дугаар сарын 4-нд одоо хэдийгээр 18 дугаар Луигаас эдлэн газрынхаа нэрээр Дэпинэ түшээгүн гэдэг хэрэгэм шагнагдсан боловч 1804 оноос 1815 он хүртэл эзэн хааны айрамд албахаж Наполеоны төрд эргэлзээгүй үнэнч явсан генерал Лавнин де Каниелийг анхааран үзэж этгэж болохыг тушаасан загтал Бонапартийн клубын гишүүдэд Элба арлаас ирсэн болохыг тэмдэглэв. Үүний дагуу маргааш нь 2 дугаар сарын 5-нд болох хуралдаанд ирэхийг урьж генерал де Кеннелд бие хүнээр бичиг үргүүлвэ. Хурал болох гудамжны нэр байшингийн дугаарыг зурвас дуртаагүй. Гарын үсэгч байсангүй. Харин генералыг зөвшөөрвөл оройн 9 цагт түүнийг авахар хүн очино гэж мэдэгдсэн байсан юм. Хуралдаан ингүүндээ орой 9 цагаас шөнө дунд болтол үргэлжилдэг байв. Орой 9 цагт клубын ерөнхийлөгч генерал дээр хурч ирвэ. Генерал бэлхэн байв. Ерөнхийлөгч генералд гагцхүү хурал хийсэн газар түүнд мэдэгдэлгүй хоцорч, очих газарт нүдэ болгож очихыг зөвшөөрч, боолтоо өргөж завсраар нь харах гэж оролдохгүй л бол дээш нь аваачна гэж мэдэгдэжээ. Генерал де Кеннел тэр болцлыг нь хүлээн авч, хааш нь авч яваг харах гэж оролдохгүй хэмээн ам тангараг өгсөн билээ. Генерал өөрийн сүих тэргийг урдаас бэлтгүүлсэн байв. Тэгэхэд ерөнхийлөгч түүнд хөдчийн нүдийг боогоогүй байж, эзний нүдийг боогоод явах гэдэг утгагүй хэрэг хөдөж хаагур явснаа мэдэж байх учраас ингэж болохгүй гэжээ. Тэгэд яах вэ гэж генерал асуув.
Би өөрөө Суих тэрэгтээ ирсэн гэж ерөнхийлөгч хэлжээ. Та миний хөтчөд итгэхгүй байж өөрийнхөө хөтчөд тийм итгэлтэй байгаа мó? Манай хөтөж бол клубын гишүүн хүн хариуцлагатай нарийн бичгийн дарга байгаа юм гэж ерөнхийлөгч хэлв. Тэгвэл бас өөр нэг аюултай юм байна. Тэр чинь биднийг онхолдуулчих байх гэж генерал хэлжээ. Энэ шогууг нь генералыг бид хуралдаанд хүчээр аваачаагүй. Харин тэр өөрийн сайн дураар оролцсны баталгаа гэж бид тэмдэглэж байна. Тэд Суих тэрэгэн цуумагц ерөнхийлөгч генералд нүдэ болгохыг зөвшөөрснийг сануулв. Генерал энэ ёсыг гүйцэтгэхэд огт гонж татгалцсангүй. Энэ зорилгод урдаас бэлтгэж Суих тэрэгэнд тавьсан боолтыг хэрэглэв. Замд явж байхдаа генерал боодлынхоо доогуур харах гэж оролдож байх шиг харагдахаар нь ерөнхийлөгч түүнд тангаргийнхын тухай сануулхад тийм таны зөв гэж генерал хэлжээ. Суих тэрэг Сен-Жак гудамжны нэгэн модод хэсэгт орж ирвэ. Генерал нэрийг нь мэдэхгүй клубын ерөөний гишүүн гэж бодож байсан ерөнхийлөгчийн гарыг түшиж Суих тэрэгнээс був. Тэд модод гудамжийг өнгөрөөд 2 дугаар давхарт гарч хуралдааны өрөөнд орлоо. Хуралдаан эхэлчихсэн байна. Өнөө өрөө шинэ гишүүн ирнэ гэж дуулсан байсан клубын гишүүд бүгд цугларсан байваа. Генералыг танхимын төв дунд авчирч боолтоо тайлахыг зөвшөөрлөө. Тэр даруй боолтоо тайлж байдгийг нь ч мэдээгүй байсан саях нийгэмлэгт таних хүн олон байгааг хараад маш их гайхах бололтой. Төвний үзлийн тухай асуухад Элбас ирсэн цагтад тодорхой байх ёстой гэсэн хариултаар хязгаарлав. Франц уншихаа зогсож миний эцэг реалист хүн байсан. Үзлийг нь асуугаад байх хэрэг юу байх вэ? Бүхэнд илэрх юм чинь гэж хэлв. Ийм болохоор танаа эцэг бид хоёр холбоотой болсон юм да. Эрхэм түшээгүн. Үзэл санаа нэг хүнтэй үг хэлээ олцоход амархан гэж Вильфор хэлэхэд өвгөний харц цааш нь уншигж байгаа харагдав. Тэгэхэд ерөнхийлөгч үг хэлэх зөвшөөрөл авч генералыг оновч дайхан ярихыг хүсгэд эрхэмдээ Кеннел өөрөөс нь юу хүсэж байгааг эхлээд мэдэх хүсэлтэй байна гэж хэлв. Тэгэхэд түүнд найдаж болох хүн гэж зөвлөж ирүүлсэн өнөө Элбийн захидлыг уншиж өгвөө. Энэ захидлын нэг хэсэг нь Элба арлаас эргэж ирж болох бололцооны тухай байсан бөгөөд илүү тодорхой захидлыг Марселийн хөлөг онгоцны эзэн Морлийн фараон хөлгийн ахмад эзэн хаанд үнэнч хүнээр өгүүлнэ гэж. Энэ захидлыг уншиж байх үед ах дүү шигээ бодож байсан генерал маань дургуйцаж элтэд жигшиж байгаагаа харуулсан билээ. Захидал уншиж дуусахад хөмсгөө зангидан дуугүй зогссоор байв. За генерал та энэ захидлын тухай юу хэлмээр байна гэж ерөнхийлөгчийг асуухад 18 дугаар луйд үнэнчээр зүтгэнэ гэж тун саяхан ам тангаргаа өргөчихсөн болохоор одоо хуучин эзэн хааны ашиг тусын төлөө түүнээсээ няцхан дэндүү юм гэж хэлэх байна гэж хариулв. Энэ хариулт нь генералын үзлийг гэнтж эргэлзээ төрүүлэмгүй маш тодорхой болголоо. Генерал бидэнд хуучин эзэн хаан гэж байхгүй адил 18 дугаар луй ван гэж байхгүй. Харин 10 сарын өмнө хүчирхийлэл урвалтаар өөрийн гүрэн Францаас холдуулагдсан эрхэм дээд эзэн хаан л гэж байдаг юм гэж ерөнхийлөгч хэлв. Уучлаарай эрхмүүд. Та нарт 18 дугаар луй гэдэг ван байхгүй байж болно. Харин надад байдаг юм шүү. Тэр надад түшээгүн хэрэгэм хайрлаж фельд маршал болгосон болохоор би түүнийг Францад эргэж ирсэн явдалд баяртай байдаг юм гэж генерал хэлв. Тэгэхэд ерөнхийлөгч босож их л ноцтой байдлаар эрхмээ. Та ярьж байгаа юмаа эргцүүлэн бодоорой. Таны тухайд Элба арал дээр андуу ташаа бодож биднийг төөрөлдүүлсэн нь таны ярьж байгаагаас тодорхой байна. Бид танд тал өгч итгэж байсан тул дээрх зүйлийг мэдгдсэн билээ. Гэтэл бид ташаарчээ. Цол хэрэгэм өндөр тушаал таныг бидний унгах гэж байгаа шин засгийн газартаа эвсэн нийлэхэд хүргэжээ. Бидэнтэй хамтран ажиллаач гэж таныг хүчээр шахахгүй. Бид хэнийг ч хүсэл зоригийнхоо эсрэг манай талд ор гэж дуудахгүй. Харин бид таныг өөрийн тань бодлоос зөрөх байлаач гэсэн хүчээр шудраг хүний ёсоор байлгах болно гэж хэл. Та нарын хувилдааныг мэдчихэд илрүүлэхгүй байвал шудраг сайн хүн болно гэж та нар бодож байна уу? Харин би бол үүнийг та нартай эвсэн хувилдсан хэрэг гэж үзнэ. Би та нараас илүү илхэн далангуй байгааг харж байгаа биз? Аав минь. Гэд Франц уншихаа зогсооч. Таныг яагаад асны учрыг одоо мэдл гэж хэлв. Валентина өөрийн ирэхгүй Францад харваа. Залуу хүн хүүгийн ёсоор ингэж байх нь сайхан байна. Вильфор тасалгаа дотор хойш ураг шалхална. Нуарт тэнд байгаа хүмүүсийн царайны байдлыг ажиглан сүртэй ихэмсэх байдалтай хэвээрсэн.
Франц гар бичмэлийг дахин авч үргэлж дүүлэн уншсан. Эрхэм таныг энэ хуралд ирэхийг урьсан болохоос хүчээр авчираагүй. Бид таныг нүдэ боохыг хүссэн. Та үнийг зөвшөөрсөн. Та энэ хоёр зүйлийг зөвшөөрч байхдаа биднийг лавл 18 дугаар Луигийн төрийг бэхжүүлэх гэж ингээгүй гэдгийг та сайн мэдэж байсан. Хэрвээ тийм бол бид цагдаагийн газраас нуугдахгүй байсан шүү дээ. Хүний нууцад нэвтэрч орох боломжийг олгосон баг өмсөж нууцыг нь мэдчихэд дараа нь энэ багаа авч хаяад өөртөө итгэсэн хүмүүсийг барьж өгөх гэдэг маш амархан хэрэг болох байсныг та мэдэж байгаа шүү дээ. Үгүй. Одоо та эхлээд хэний төлөө байгаагаа бидэнд элен далангуй хэлээрэй. Одоохондоо хаанчилж байгаа Тохиолдлын вангийн төлөө юу? Эсвэл эрхэм дээд эзэн хааны төлөө юу? Гэж ерөнхийлөгч асуухад би вангийн талын хүн 18 дугаар Луид үнэнчээр зүтгэх ам тангаргаа өгсөн болохоор түүндээ үнэнч байна гэж генерал хариулв. Энэ үг олны дургуутслыг хүргэж эрхэмдээ Пенер бодлогогүй үг хэлснийх нь бурууг хүлээлгэхийг хүссэн шинж хүмүүсийн царайд харагдаж байна. Ерөнхийлөгч дахин босож чимээгүй болгов. Эрхэм та одоо болж буй байдлын үр уршгийг тооцож бодохгүй байж чадахгүйгээр ухаантай хүн шүү дээ. Таны энэ элен далангуй байгаа явдал чинь биднээс танд нэгэн болцол тавихад хүргэж байна. Та энэ сонссон зүйлээ хүнд ч юу ч хэлэхгүй гэж амаг гэж ерөнхийлөгч хэлв. Генерал сэлмнийхээ бариулаас атгав. Хэрвээ нэр төрийн тухай ярьж байгаа бол юуны өмнө хууль зүгээс бүх хэтэрч бүх хүчээр тулгах гээд байгаарай гэв. Тэгэхэд ерөнхийлөгч генералын уур хилэнгээс дутуугүй нухацтай тайван байдлаар "Сэлмээ бүүшүр гэж эрхэм танд зөвлөе" гэв. Генерал тэнд байсан хүмүүсийг эргэн тойрон харахад энэ харцанд нь баахан дүгшсэн байдал илэрхий байв. Гэвч бууж өгсөнгүй. Харин ч зүрх зориго чангалан байв. "Би та нарт тийм тангараг өгөхгүй" гэж хэлв. "Хэрвээ тийм бол та өгөх л болж дээ" гэж ерөнхийлөгч тайвнаар хэлв. Эрхэмдээ биений царай цонх хийв. Тэр дахин эргэн тойрон сууж байгаа хүмүүсийг харав. Клубын зарим гишүүн хоорондоо шивнэлдэн цовн доогуура зэвсгээ тэмтэрч байгаа харагдав. "Генерал та бүү зов. Та бол эцсийн арга хэрэглэхийн өмнө этгүүлэх бүх арга хэмжээг авах гэж оролдох нэр төрхтэй шудраг хүмүүсийн дунд байгаа. Бас нөгөө талаас нь үзвэл таны хэлснээр хувилдагчдын дунд байгаа шүү. Таны гарт бидний нууц байгаа болохоор та түүнийг мань бидэнд эргүүлж өгөх ёстой" гэж ерөнхийлөгч хэлв. Үүний дараа чимээ аниргүй болсон бөгөөд генерал юу ч хариулсангүй. Хаалга түгж гэж ерөнхийлөгч хэлв. Энэ үгийн дараа бас л чимээ аниргүй намгүн байв. Тэгэхэд генерал урагшаа гарч аимшигтай хүч гаргав. "Надад хүү бий. Би алуурчдын дунд байхдаа түүнийхээ тухай бодох үүрэгтэй" гэв. Тэгэхэд хурлын дарга намтайгаар "Генерал нэг хүн 50 хүнийг айх зовох юмгүйгээр доромжилж болно. Энэ бол сул доройн эрх ям юм л т. Гэвч үүнийг дэмээх хэрэглэж байна. Генерал та тангаргалж үз. Биднийг бүгд оромжлоорой" гэв. Хурлын даргын давуутад автсан генерал ховь хэртэй эргэлцснэ. Ерөнхийлөгчийн ширээнд төхөж "Ямар тангараг байх юм бэ" гэж асуув. "Энэ байна. Би 1815 оны 2 дугаар сарын 5-ны 9:10 цагийн хооронд үзэж дуулсан зүйлээ хэзээч хэнд ч илчлэн хэлэхгүй гэж тангаргалъя. Хэрвээ тангаргаа зөрчвөл намайг дээд зэрэгээр залхаах нь зүй гэж үзнэ." Генералын мэдрэлт цочрод нь додор нь айгүй болсон учраас хэдэн хормын турш юу ч хэлж чадахгүй байв. Тэр элтэд дургуйтсан боловч шаардсан тангаргийг нь хэлвэ. Тэгэхдээ дөнгөж дуулдах төдий хэлв. Тиймээс зарим гишүүд дуулдахаар чанга хэлхийг шаардахад хүслийг нь биелүүлжээ. "Би чөлөөтэй юу үгүй юу? Одоо явмаар байна" гэж генерал хэлв. Ерөнхийлөгч босож дагаж явах хурлын 3 гишүүнийг сонгон аваад генералтай хамт зүйх тэргэнд сууж нүдийг нь бов. Энэ 3 гишүүний дотор хөтчийн үүрэг гүйцэтгэж ирсэн өнөө хүн байваа. Клубын бусад гишүүд чимээ аниргүй тарцгаалаа. "Бид таныг хааш нь хүргэж өгөх вэ" гэж ерөнхийлөгч асуув. "Та нараас салбал хаашаач хамаагүй" гэж эрхэмдээ Пинэ хариулв. "Эрхэм та одоо болгоомжлоорой. Хурал дээр байгаа биш. Хэдхэн хүний дунд байна шүү. Тэднийг бүгд оромжлоорой. Доромжилсныхоо хариуг тэднэр авахуулах гэж хүссээгүй л бол бүү тэгээрэй" гэж ерөнхийлөгч хэлв. Гэтэл Пинэ энэ үгийн утгыг ойлгохын оронд ингэж хэлв. "Дөрвөн хүн нэг хүнээс илүү хүчтэй байдаг болохоор та нар хурал дээр байсан шиг сүйх тэргэн дотроо зоригтой байна.
Ерөнхийлөгч Сүих тэрэг зогсоохыг тушааваа. Тэд яг гол руугаа буусан шаттай эрэг дээр зогсжээ. Та нар яах гэж энд зогсов гэж эрхэмдээ Пен асуув. Яагаад гэвэл та хүнд оромжиж гомдоосон. Тэгэхээр энэ хүн танаас хууль ёсныхоо хүслийг хангахаас нааш нэг ч алхам урагш явахгүй гин гэж ерөнхийлөгч хэлв. Хүн алах бас нэг арга гэж генерал мөрөө хавчин хэллээ. Эрхэм минь. Таны саяхан хэлсэн сул дор ойгоороо бамбаа хийж явдаг аймхаа хулчхар хүн гэж өөрийгөө надад үзэгдэхгүй гэж хүсвэл дууга намдаарай. Та ганцаараа тэгэхээр бас ганцаараа тантай үзэлцэх болно. Та сэлэмтэй. Надад ч бас таяг дотор минь нэг юм бий. Танд өөрийн гэрч байхгүй. Тэгэхээр энэ эрх мүүдийн нэг нь таны гэрч болно. Одоо та хүсвэл боолтоо авч болно гэж ерөнхийлөгч хариу өгүүлжээ. Генерал нүдэ боосон альчуурыг даруй авч хайл. Ямар хүнтэй учирснаа одоо л мэдлээ гэж тэр хэлв. Сүих тэрэгний хаалга онгойж дөрвүүлээ гарлаа. Франц уншихаа дахин зогсоож хүйтэн хөлс гарсан тухай арчлаа. Хүн эцгийнхээ өгсөн тухай одоо хүртэл мэдэхгүй байсан тодорхой зүйлийг дуулдахаар унших нь аимшигтай харагдаж байв. Валентина залбирах адил гараа зөрүүлэн зогсноо. Нуарта Вильфред гаргаж хэлхийн аргагүй бардам жигшсэн байдлаар харж байв. Франц цааш нь үргэлж үүлэн уншсан. Энэ бол бидний дээр хэлснээр 2 дугаар сарын 5-ны өдөр байлаа. Сүүлийн өдрүүдэд 5-6 градус гүйдэрсэн учраас шатан дээгүр мөсгөлдсөн байв. Генерал өндөр том хүн байв. Ерөнхийлөгч шатаар гол руу буухдаа түүнийг шатны бариултаа талаар явуулав. Гэрчийн 2 хүн тэдний хойноос дагав. Харанхуй болсон байваа. Шат ба голын хоорондох цай цас хероноос болж нойтон байсан бөгөөд зарим газраар нь хөлдсөн мөс хөвсөн гүнзгий гол харлан харагдана. Гэрчийн нэг нь нүүрсний онгоцноос дэнлүү авчирч дэнлүүнийхээ гэрэлд зэвсгүүдээ шалган үзв. Ерөнхийлөгчийн сэлэм ердийн хулсан таяг дотор авч явдаг энгийн сэлэм бөгөөд нөгөө этгээдийнхээ сэлэмнээс 5 хуруу богино бөгөөд гарын хамгаалалтгүй байв. Генерал де Пене сэлмийг суглаагаар өгөх санал гаргаваа. Тэгэхэд ерөнхийлөгч энэ хүнийг эрүүл тулаанд дуудахдаа хүн бүр өөрийн сэлмээр тулалдана гэж бодсон юм гэж хариулв. Гэрчүүд үүнийг зөвшөөрөх дургүй байсан боловч ерөнхийлөгч тэднийг дуугүй байхыг шаардав. Дэнлүүг газар тавьж тулалдагчид түүний 2 талд зогсож тулалдаан эхлэв. Дэнлүүний гэрэлд 2 сэлэм цахилгаан цахих адил харагданаа. Харанхуй байсан учраас хүмүүс бараг үл үзэгдэнэ. Генерал бол айрам даяар хамгийн шилдэг сэлэмчийн нэгэнд тооцогдож байсан юм. Гэвч асар ширүүн дайралтай тулгарч ухрав. Ухрахдаа газар унтчихв. Гэвч хүмүүс түүнийг алагдчихлаа гэж боджээ. Харин ерөнхийлөгч түүнийг шархтуулаагүйгээ мэдэх болохоор босгох гэж гараа өгөв. Энэ байдал генералыг тайвшруулахын оронд улам уурыг нь хүргэж генерал давшлан орвоо. Гэвч түүний дайсд нь алхам чухарсангүй дайралтыг нь хариулж байв. Генерал 3 удаа ухарч 3 удаа довтлон дайрав. 3 дахь удаага генерал дахин унав. Цөмөөрөө түүнийг халтарч оочлоо гэж бодсон боловч босохгүй болохоор нь гэрчүүд очиж хөл дээр нь босгох гэж оролдов. Гэвч түүнийг өргөх гэж барьж авсан хүний гарт нойтон бүлээн юм баригдваа. Энэ бол цус байлаа. Ухаан алдсан байсан генерал сэргэв. Миний өдөөс хөлсний алуурчин цэргийн хорооны сэлмийн багшийг тавьсан байна гэж хэлв. Ерөнхийлөгч юу ч дуугарсангүй. Дэнлүү барьж байсан гэрчүүд дээр очиж ханцууга шамлаад гар дээрх нэвт гарсан 2 шархаа үзүүлв. Дараа нь цамцаа тайлж хантаазаа дэлгээд хажуу талаа харуулхад бас нэг шарх харлаж байв. Тэгэхэд тэр ганц ч яолоогүй билээ. Генерал татаж эхлэн 5% дараа өглөө. Франц сүүлчийн мөрүүдийг арай гэж дуулахаар аяарх муншив. Дараа нь бүрлзээд байх шиг санагдсан нүдэ гараараа арчаа дуугүй болвоо. Тэгэд хувийн дараагаар дахин уншсан. Ерөнхийлөгч сэлмээ хулсан таягандаа хийгээд дахин шат өөд гарав. Төвний ард цуссан мөр цасан дээр үлдэж байв. Төвнийг шатны дээд гიშгүрт хүрээгүй явахт нь ус пулпал хийн дуугарах чимээ сонслоо. Энэ бол гэрчүүд генералын үгснийг магадлан мэдээд гол руу хайсан нь энэ байжээ. Ингэж генерал дараа нь элдвэр баталж мэдэх занганд бас үнэнч тулалдаанд нас барсан билээ. Хэзээ нэгэн цагт энэ явдалд оролцсон хүмүүсийг нэр төрөө таягдан санаатайгаар хүн алсан гэж зэмлэхэд хүрвэл үнэн зөвийг тогтоохын тулд энэ протоколд гарын үсэг зурцгаасна нэм билээ.
Гарын үсэг зурсан Борипер, Дюшамни, Ле Шарпал гэж. Хүүд нь хичнээн төвөгтөө байсан энэ зүйлийг Франц уншиж дуусгаад Валентинаас сэтгэл хөдлөн нулимсаа арчив. Вэлфор болон чигдэн одоо болох аимшигтай имийг зайлуулах гэсэндээ өвгнийг гуйж царайчилсан байдалтай харна. Хэрхэн та гээд Пинэ Нуарте өөд хандаж энэ аимшигт явдлын нарийн ширээнийг тодорхой мэдэж хүндэт хүмүүсээр гарын үсэг зурулжээ. Та намайг сонирхож байгаа болохоор энэ сонирхолтой надад одоохондоо зөвхөн зовлон учруулж байгаа ч. Надад сүүлчийн удаа тус хүрхийг танаасгүй. Надад клубын ерөнхийлөгчийн нэрийг хэлж өгөөч. Би эцгээ алсан хүнийг мэдэж авъя да гэв. Вэлфор бүр твдэж хаалганы бариулыг ирэв. Валентина өвгний гар дээр сэлмээр хатгсан хоёр сорив байдгийг нэг биш удаа үзсэн учраас хариулт ямар болохыг урдаас тааварлан мэдээд алхам ухрал. Тэгэхэд Франц эхнэр болох гэж байгаа бүсгүйгээс мадмуазель та Тэнгэрийг бодож эцгийг минь алж 2 настай байхад минь өнчиг хоцорсон тэр хүний нэрийг мэдэхэд туслаач гэж хэлв. Валентина хөдлөхгүй дууг зогсноо. Хөөшингэд энэ айхавтар үзэгдлийг үргэлжлүүлэхэ болий. Тэгээд ч бас нэрсийг нь зориуд далдалсан юм байгаа байх. Миний эцэг тэр ерөнхийлөгч хэн байсныг мэдэхгүй л дээ. Мэдсэн ч байсан гэсэн танд дамжуулан хэлж чадахгүй. Тойл бичиг дотор хүний нэр байхгүй шүү дээ. Гэж Вэлфор хэлэхэд Франц дуалтаж. Ямар золгүй хэрэгвэ. Эцгийг алсан хүний нэрийг мэдэх байх гэдэг ганц найдлагал намайг энэ захидлыг дуустал нь унших хүч өгсөн юм. Гэж хэлээд Нуартед хандаж эрхэм минь Тэнгэрийг бодож тэр нэрийг хэлж өгөхийг чадах чинээгээр оролдоод үзээч гэж гуйв. Тэгийг гэж өвгөн нүдэрэ хариулваа. Мадмуазель, өвгөн аав чинь тэр нэрийг хэлж өгч чадна гэж тохиж байна. Надад туслаач. Та түүнийг хэлхийг мэднэ шүү дээ. Гэж Франц дуалтав. Нуарте толь бичиг өөд харгаа. Франц сэтгэлэн доглон толь бичгийг гарт авч цагаан толгоон үсгийг аагаас Б хэмээн жижигнэн уншив. Б үсгэн дээр өвгөн тийм гэж тохив. Б юм бидтэй. Гэж Франц давтан хэлвэ. Залуу хүн өгнүүд дээгүр хуруугаараа заах боловч өвгөн тухай бүрд биш хэмээн тохив. Валентина гараараа нүрэ таглаваа. Эцэст нь Францын биеийн төлөөний үг би гисэн дээр заал. Тэгэхэд өвгөн тийм гэж тохив. Та юу? Гэж Франц дуалтаад үс нь босож. Эрхэм Нуарте та юу? Та миний эцгийг алсан юм уу? Гэв. Тийм гэж ихэмсэг дүрээр түүний нүрөөд харан дохил. Франц тамирн алдарн сандал дээр унаваа. Вэлфор өвгөний номхот гошгүй зүрхэнд үлдээд байгаа амьдралын өчүүхэн очийг нь дарж унтраах юмсан гэж тэсэлгүй хүсэх учир хаалгон ойлгож тасалгаанаас гүйн гарлаа. Хүү Кавалкантийн амжилтаа. Тэр завсар эцэг Кавалканти Парисаас албан тушаалтаа иргэн орохоор явахдаа Австрийн дээд эзэн хааны цэрэгт бос харан Лукийн аршаан усны Роулет хэмээх мөрийдэ тоглоомын газар руу явав. Энэ тоглоомын газрын хамгийн идэвхтэй тоглогчдын нэг нь байсан ажээ. Өөрийн аялал ба эцгийн дүрд сүртэй сайхан тоглосныхоо хөлс шанга нэгч зоос дутаалгүй авч явсныг хэлэх юм. Түүнийг явхад Андрей Бэл Бартоломео түүний гэргий Олива Корсинарын хүү мөн гэсэн баримт бичгүүдийг өвлөн авчээ. Тэр байрын хүү гадаадын хүнийг хэн болох нь хамаагүй. Харин хэн болох хүсэлтэд тохируулан харьцдаг Парисын дээдсийн хүрээлэнд их бага ямар нэгэн хэмжээгээр бат орж авав. Парис залуу хүнээс юу шаарддаг вэ? Юухан хийхэн ярьж хаж чаддаг. Аятайхан хувцалдаг, зоригтойхон тоглоод алтаар түлжигтгэл байвал болох нь тэр. Парисийнхнийг бодвол гадаадын хүнээс бүрж бага зүйл шаарддаг мэдэж хэрэгэлт. Ингээд 2-7 хоногийн дараа Андрей муугүй байдалтай болж авлаа. Хүмүүс түүнийг гүн хэмээн нэрлэж жилд 50,000 ливрийн орлоготой эзгэж, эцгэн сараа Вэцийн чулуу авдаг газар болсон хэмжээ хязгааргүй их хөрөнгөтэй гэж ярилцах болов. Бас нэгэн эрдэмтэн тэр газрыг үдсэн мэт ярьсан нь бүрэн үндэстэй болж батлагдаагүй байсан хэрэг бүрж баттай болгов. Бидний уншигчдаа дагуулan очсон Парисын дээдсийн хүрээлэн Монт Кристог нэгэн орой эрхэм Данглерынд очиход иймэрхүү байдалтай байв. Данглер гэртээ байсангүй. Харин хадагтай Данглер байсан болохоор гүн гэрсэн тухай түүнд хэлэх хэсгийг асуухад гүн зөвшөөрчээ.
Отелийн цайллага түүнээс хойш болсон үйл явдлын дараагаар хадагтай Данглер Монте Кристо гүнгийн нэрийг чичрэн доглохгүйгээр сонсож чадхаа болсон байна. Нэрэн дуулдаад араас нь гүн өөрөө хурч ирээгүй бол хадагтай уламж амар байдалд орох байваа. Тэгтэл гүн өөрөө үзэгдэхэд нь хадагтай түүний цайлган царай гялалцсан харц зөөлөн дотн байдлыг нь хараад төгссөн сэтгэл ийхэн сүудэр амархан арилжээ. Гадна талдаа ийм сайхан хүн ямар нэгэн муу юм санаж явах гэдэг боломжгүй мэд хадагтайд санагдана. Ерөн зам байдал нэвдэрсэн хүнч гэсэн ашиг хонжоол хараагүй бол хүнд муу юм хийдэггүй билээ. Ямар ч зориг шалтгаангүйгээр хор хүргэнэ гэдэг бол гутамшигтай хэрэг. Бед дээр нэгэн удаа уншигчдаа дагуулan орсон хүлээн авах өрөөнд Монте Кристог ороход охин нь хүү Кавалкантитэй хамт үзээд ээждээ өгсөн зургийг цаана аалныг тайван биш харцаар гүйлхэн харж байв. Гүнгийн ирсэн явдал ёр диинхөө нөлөөг үзүүлэн түүний нэрийг дуулаад твцсэн хадагтай инээмцэглэн угтваа. Гүн ганцхаараа адалаа. Бүх байдлыг ойлгож зөөлөн бандан дээр налд суусан хадагтай хажууд ээжээний сууж түүний өмнө Кавалканти зогсож байв. Кавалканти Гётегийн зохиолын баатар шиг тасгар хувцс, гэл гарахаар шаахан өмсөж, зэгсэн цагаан танхилхан гараараа шар үсэлбэж, бие тоох дуртай залуу хүн Монте Кристогийн зөвлөгөөг хайхралгүй чигчи хурундаа зүүсэн очир эрдэн бүгжийг гялалцуулан байв. Энэ хөдөлгөөнийг мадмуазел Данглерийн зүг унаж гүйдсэн байдлаар харж санаа алдах явдал дагалдана. Мадмуазел Данглер биедээ итгэлтэй. Өөрөөр хэлбэл гоо сайхан боловч гүйдэн зэвүүн доогтой байв. Андрегийн нэгч харц, нэгч санаа алдах нь бүсгүйд мэдэгдэхгүй өнгөрсөнгүй. Андрегийн байдал нь зарим гүн ухаантны нотолдгоор Сафогийн цээжийг хамгаалж байсан хуйг буюу Минервийн хуйгийг мөргөх адил талаар өнгөрч байв. Эжэний гүнд хүйтнэр мэхийн ёслоод яриаг далим дүүлэн хичээл хийхэд зориулж гаргасан өрөө рүүгээ явав. Одолгүй тэндээс төгөлдөр хуур хөгжмийн их шиг дор хөгжилтэй хоёр чанга дуу дуулдлаа. Монте Кристо түүнийг сонсоод мадмуазел Данглер ноён Кавалканти хоёр хамт байгаасаа өөрийн дууны багш Луиза де Армилитэй хамт байхыг илүүд үзчээ гэдгийг мэдвэ. Тэр завсар хадагтай Данглерийн ярианд багтан шагшсан мэт байсан гүн Андре Кавалканти санаа ширсэн байдалтай байхыг нь ажиглав. Тэр байн хаалга руу очиж хөгжмийг чагнан босоо алхаад орчхож чадахгүй учраас бахадснаа хөдөлгөөнөөр илэрхийлнэ. Одолгүй банкны эзэн гэртээ хурч ирлээ. Тэр ихлээд Монте Кристод харсан боловч дараа нь харцаа Андреод тусгав. Эхнэрийн тухайд гэвэл олонх нөхдүүд эхнэртэйгээ мэдлдэг өсөр мэдлвэ. Манай авгаачвал таныг хөгжмийнхөө хичээлийг хамт хийх гэж урихгүй байна уу гэж банкны эзэн Андрегаас асуухад Андре улам ихээр санаа алдаж үгүй л байна шүү гэж хариулв. Данглер даруй үүдэнд очиод онгойлгов. Төгөлдөр хуурын өмнө ганц дөрвөлжин сандал дээр хуваан суусан хоёр бүсгүй харагдана. Нэг гараараа даран хослон тоглож байгаа энэ ихэд амжилт олсон өөрсдийнх нь зохиол байж. Онгорхой хаалгаар Германд ихэд дурладаг жаазанд байгаа амьд зураг мэд Эженетэй хамт сууж харагдах мадмуазел де Армили гоо сайхан чухамдаа нүдэнд нь дулаан бүсгүй байв. Намхан нуруутай, жижиг нарийнхан биетэй, хүзүүгээ бүрхсэн алтны шаргал үстэй, ядарсан байрын нүдтэй хүн байв. Сул биетэй, уушиг муу болохоор Кремоны хийлийн Антон шиг нэг л өдөр дуулж байгаад оожчих байх гэж хүмүүс ярьдаг байв. Монте Кристо хоёр эмэгтэйг дүргэн зур сонирхон харваа. Эдний дэрэгтээ олон удаа нэрийг нь дуулсан мадмуазел де Армилийг анх зүс үзэж байгаа нь ажи. Ингээд бид яах болж байна? Биднийг хайхахгүй хэрэггүй гэж банкны эзэн охиноос асуув. Дараа нь Андрег зочны өрөөнд оруулаад санаатай санамсаргүй айлн боловч Монте Кристо хадагтай хоёрын сууж байсан газраас харагдахгүйгээр хаалгыг дутуухав. Түшээгүн Андрегийн хойноос дагаж орсон болохоор хадагтай Данглер үүнийг анзаарсан ч үгүй. Удалгүй Андре төгөлдөр хуурын их шигт корстоо дуулж эхлэхийг гүн сонсов. Гүн дууг чагна Андрeg магтаж Бенедеттог санаж суух завсар. Хадагтай Данглер түнд нөхрийгөө өнөө өглөө Миланы нэг пүүс дампуурснаас болж 400 мянган франк алдчихад байгаа боловч бие барьж чаддаг хүн юм гэж багтан ярьж байв. Нэрэж түшээгүн бахадмаар байлаа. Хэрвээ гүн энэ тухай хадагтай амнаас мөн бүхнийг мэдэж чаддаг тэр аргуудынхаа нэгээр мэдсэн байгаагүйсэн бол түшээгүнгийн царайгаар юу ч мэддэхийн аргагүй байв. Тийм би. Хэдийн алдагдлаа нуух болж байх шүү. Сарын өмнө үгээрээ бардамнаж байсан биш билүү гэж Монте Кристо гүн бодол.
Дотроо ингэж бодсон боловч хадагтай минь эрхэм Данглер зах зээл гүйлгээг сайн мэддэг хүн болохоор нэг газар алдлаач гэсэн түүнийг өөр нэг газраас нөхөөд авчихна гэж хэлэхэд хадагтай Данглер та бас л олон ядал төөрөлдөж байна гэж хэлв. Ямар төөрөгдөл гэж Монте-Кристо асуув. Бүгд л эрхэм Данглерыг мөнгөний худалдаа хийдэг хүн гэж ярьдаг. Гэвч энэ бол худлаа. Өө нэрээ тийм. Эрхэм Дебрэ надад ярьсан юм байна. Үгүй ингээд эрхэм Дебрэ яагаад үзэгдэхэ болчих вэ? Түүнийг 3-4 өдөр харсангүй. Би ч бас гэж хадагтай Данглер гайхан итгэлтэйгээр хэлээд та нэг юм ярих гэснэ дутуу орхичлоо гэж хэлв. Юуны тухай ярьж байлаа? Дебрэ танд нэг юм ярьсан гэж. Оо тийм. Таныг мөрийцэхдээ дуртай хүн гэж Дебрэ хэлж байсан. Тийм ээ үнэ. Нэг үе тийм байсан юм. Харин одоо аз туршихаа болсон. Гэж хадагтай Данглер өгүүлв. Тэр чин дэмий болж тэ хадагтай минь. Хойд заяа говьмдах. Тэгээд ч бас 8 арилжаанд азтай. Азгүй явдал гэж байдаг. Би эмхтэй хүн. Тэгээд бүр банкны эзний эхнэр байсан бол нөхрийнхээ азтаад хэдий итгэдэг байлаач гэсэн өөрийн тусгай хөрөнгөтэй байна. Өөрийн эрх ашгийг танихгүй хүнд ч гэсэн итгэн гардуулж байгаад ийм хөрөнгөтэй болно. Хадагтай Данглер өөрийн ирэхгүй дүрс гэлээ. Тэгэхэд Монте-Кристо түүнийг нь ажиглаагүй дөр үзүүлэн. Жишээлбэл та өчигдөр Неаполитаны мөнгөн тэмдэгтийн талаарх амжилттай явуулгын тухай дуулсан уу гэв. Надад тэр тэмдэгтээс байхгүй, хизээч байгаагүй. Үгүй гүмэн. Ингээд та бид хоёр худалдааны төлөөлөгчд шиг зах зээлийн тухай бишгүй дээр л. Одоо гай зовлон мөрдөн дагаад байх болсон золгүй Вильфрийнхний тухай ярилцъя гэж хадагтай хэлв. Тэдний юу болчихов гэж Монте-Кристо огтын цагаах нараас асуув. Эрхэм Сэмэрэн гэрээсээ гарснаас хойш 3-4 хонодноос борчихсон. Одоо Сэмэрэн авгаа энд ирээд бас 3-4 хоноод талиагач болчихлоо. Өө тийм. Би энэ тухай дуулсан. Харин эн чин Клавди Гамлетэд хэлдэг шиг байгалийн хуулийн биш үү? Тэдний эцэг төрүүлж өгсөн. Тэд гашуудсан. Тэд өөрсдийн хүүхдүүдээс өмнө үхэхэд хүүхдүүд нь гашуудан оршуулна шүү дээ. Гэж Монте-Кристо гүн хэлв. Гэхдээ бас үгээр тусаагүй шүү. Яагаад тусаагүй гэж? Үгүй тэд охиноо хүнтэй суулгах гэж байсан. Тийм ээ. Эрхэм Франц Депинитэ. Хорим нь хойшлогдлоо гэж юу? Өчигдөр өглөө Франц тэдэнд хэлсэн үгээ буцааж авсан гэж ярьцгааж байна. Нэрээ юу? Эв тасрах ямар шалтгаан байсан юм бол? Мэдгүй байна. Өршөл тэнгэр минь. Та юу ярина вэ? Вильфрийн лай зовлонгоо яаж тэсвэрлэн өнгөрүүлж байгаа юм бол? Бах байдгаараа л гүн ухаантны ёсоор тэсэж байна. Энэ үед Данглер орж ирлээ. Та Кавалканти ноёныг ганцаараа охинтойгоо орхиод ирж байгаа мó гэж хадагтайг асуухад мадемуазель Армелийг юу гэж бодож байна гэж түшээгүн хариу асуув. Дараа нь Монте-Кристо руу иргэн энэ Кавалканти ноён хонгор сайхан залуу байна шүү тийм ээ. Тэгэхдээ үнэхээр ноён юм уу үгүй юу гэв. Би баталж чадахгүй байна. Төвний эцгийг надад бэйлэл гэж танилцуулсан юм. Тэгэхэр гүнл байх та. Гэхдээ өөрөө ноён хэрэгэмтэй гэж зүтгэд байдаггүй юм шиг надад санагдсан. Гэж Монте-Кристо хэлв. Яагаад тэрв? Хэрвээ ноён юм бол нуугаад байх хэрэг юу байна? Хөмбөр өөрийнхөө байх хэрэгтэй. Өөрийн гарлыг үгүйсгээд байхад дургүй гэж банкны эзэн хэлэхэд Монте-Кристо нэмцэглэж. Та ч цэвэр арчсан үзэлтэй юм да гэв. Хүүшинхэд Морсер гинэт хүрээд ирвэл та өөрийгөө ямар байдалд оруулж байна? Эжени болцоотгүй түүнийг орохыг зөвшөөрдөггүй өрөөнд Кавалканти байж байхыг харавал тэр хүн юу гэх вэ? Гэж хадагтай хэлэхэд банкны эзэн. Гэнэт гэж таны хэлдэг маш зөв. Үнэн дээр ээж манад цөөн хүн ирдэг. Хэрвээ бол тэгж гэнэт гэмээр л ирэх юм да гэв. Хурч ирээд энэ залууг охины тань дэргэд байж байхыг харавал дургүйцэж мэдэх юм. Дургүйцхий. Та их ташаарч байна. Эрхэм Бейс болцоод хүүхэндээ төдийлэх сайнгүй учир харагддаггүй. Тэгээд чи дургүйцэн үү байна уу? Надад ямар хамаатай юм? Бидний хоорондын харьцаа. Бидний харьцаа юу? Бидний ямар харьцаатай хэлээд өгөх үү? Эхийнхээ хийсэн бүжигт наадам дээр тэр болцоод хүүхэнтэйгээ дөнгөж ганц удаа бүжиглсэн. Тэгэхэд эрхэм Кавалканти 3 удаа бүжиг хийсэн. Гэтэл үүнийг хүний оронд ажиглаач үгүй. Эрхэм Албер де Морсер ирлээ гэж зарцсан айлтгав. Хадагтай яаран бослоо. Тэр зочд ийм багууранд орж охиндоо мэдэгдэх гэтэл Данглер гараас нь бариад бол гэж хэлэхэд хадагтай түүнгөөд гайхан харав. Монте-Кристо үнийг хараагүй юм шиг сууж байгаа. Албер орж ирлээ.
Их сайхан хөгжилтэй харагдал. Албар хатагтайд нүрэмгийн мэхийн ёслоод, Данглертай хээгүйхнэр Монте Кристотой нөхөрсгөр ёслон мэдлэв. Мадемуазель Данглерын бие сайн уу? Гэж хатагтай танаас асууж болгосон болов уу? Гэхэд Данглер дөргөн тосч аваад маш сайн. Эрхэм Кавалкантитай хамт зочдын багваранд хөгжмийн хичээл хийж байгаа гэж хэлв. Албар тайван, гайхамшиггүй байдалтай байв. Жаахан хорн хөдөлмөр янзтай байсан боловч Монте Кристо өөрийг нь харж байгааг мэдэрч юм. Эрхэм Кавалканти сайхан баригдах болоотой. Мадемуазель Эжений төгөлдөр хураар Таалберг шиг тоглодгийг нь хэлэлгүйгээр сайхан тунгалаг хоолойтой болохоор гайхалтай сайхан концерт байх ёстой даа. Ямар ч гэсэн энэ хоёрын хоолой нийлж байна гэж Данглер хэлэхэд. Албарын бүд үүлгэр хэлсэн хоёр утгатай үгийн учрыг мэдээгүй юм шиг өнгөрч хадагтай Данглерын царай улаа. Бэж бас хөгжимчин хүн. Лавл багш нар тэгж хэлдэг юм. Харин хизээж хинтээ хоолой нийлдэггүй нь харамсалтай. Тунгалаг цээл хоолойтой бус дийга бодвол бүрчмөө нийлдэг юм гэж Албарын ярихад Данглер хүйтнэр нэмцэглэж алив уурлаад гаач гэсэн байдалтай байв. Данглер ямар ч байсан сансандаа хүрэх гэж өчигдөр манай охин ноён хоёр олны бахархлыг татсан. Өчигдөр та манад байгаагүй билүү? Хэмээн асуухад Албар ямар ноён гэж асуув. Кавалканти ноён гэж Андрэг энэ хэрэг мэрэн байнга дууддаг Данглер хэлэхэд Албар уучлаарай. Би түүнийг ноён хүн гэж мэдсэнгүй. Тэгээд өчигдөр ноён Кавалканти мадемуазель Эженитэй хамт дуулсан юм уу? Лав их сайхан болсон байх ёстой. Би сонсож чадаагүй харамсалтай байна. Гэвч би таны урилгыг хүлээн авах аз тохиолдоогүй болохоор ээжийг дагаж хөгшин хатагтай Шато Реногид очсон. Тэнд германчууд дуулсан гэж хэлв. Дараа нь Албар хэсэг зур дуугүй байснаа юу ч болоогүй юм шиг. Би мадемуазель Данглерыг хүндэтгэж байгаагаа илэрхийлж болгосон болов уу? Гэж асуухад банкны эзэн түүнийг зогсоож. Үгүй ээ, жаахан хүлээж бай. Та насгүй. Сайхан дуулж байна шүү. Гайхам сайхан байна. Та. Ти та. За одоо дууслаа. Жаахан хүлээ. Багталтай байна. Сайхан. Гэснэ банкны эзэн учир зүггүй алгатай шүү. Нэрээ сайхан байна. Кавалканти ноёнтны ойлгож байгаагаас илүүгээр төрсөн орныхоо хөгжлийг ойлгох боломжгүй байна. Та түүнийг ноён гэсэн байхаа. Ноён биш ч байлаа гэсэн түүнийг ноён болгочихно. Энэ бол Италид амархан хэрэг. За тэр яах вэ? Гайхалтай дуучдынхаа тухай ярив. Та мадемуазель Данглер Кавалканти ноён хоёрт гадны хүн байгаа гэж хэлэлгүйгээр дахин нэг дуулахыг хүсэж бид бүхнийг зугаад суулахгүй юу? Ингэж тоглож байгаа хүн ээж харахгүй, тоглож байгаа хүн дээж харагдахгүй, алсхан байж байгаад хөгжим сонсох сайхан байдаг юм. Тэгэхэд л тоглогч хүн өөрийнхөө авиас чадлыг гаргаж зүрхнийхээ догдлыг үзүүлдэг юм да гэв. Энэ удаад Данглер Албарын гайхамшиггүй байдалд арган тасарчээ. Тэгэд Монте Кристог хажуу тийш наваачиж за манай сэтгэл залуугийн тухай юу гэж хэлмээр байна гэж асуув. Нэлээд хүүтэн янзтанч маргаангүй байдалд одоо яа гэх үү? Та мөгчгсөн биз дээ. Тийм ээ хамгсан. Гэхдээ юун тухай гэж охиноо сайн хүнд өгнө гэж амласнаас биш сэтгэлгүй хүнд өгнө гээгүй. Үүнийг харалтаа гантик чулуу шиг хүйтэн. Эцэг шигээ ихэмсэг амтаа. Баян байгаад Кавалканти шиг хөрөнгөтэй байсансан бол үүнийг анзаарахгүй байж болгосон. Ноолгүй хэлэхэд байна штэ. Би охиноосоо саналыг нь асуугаагүй байгаа юм л да. Хэрэг охин маань сайхан муухайг ялгаж мэддэг хүнсэн бол мэдгүй юм да. Би түнд талтай байдаг маань намайг харлхан болгож байгаа ч юм уу? Бүү мэд. Ямар ч л гэсэндээ Морсер бейсбол таны охиныг аз жаргалтай байлгаж эрт орой айлна нь боловч нэг юмд хүрэх хүн шиг санагддаг юм. Эцэг нь ч гэсэн өндөр тушаалтай хүн шүү дээ. Гэж Монте Кристо хэлв. Үгүй ёо. Гэж Данглер бовтно ба. Та эргэлзэж байна уу? Өнгөрсөн үеийн л нэг л биш. Хар бараа юм байгаа да. Гэвч эцгийнх нь өнгөрсөн үе хүүд нь хамаагүй шүү дээ. Огт тийм биш ээ. Та өөртөө ингэж бүү идэхгүй лээ. Та ганцхан сарын өмнө Морсерийг дээд зэргийн тохирох хүн гэдэл байсан шүү дээ. Би зөвхөрөхөд хүрч байна. Яагаад гэвэл та маань айдал энэ Кавалканти гэдэг залуутай танилцсан шүү дээ. Би тэр хүнийг огт мэдэхгүй гэдгээ дахин хэлье. Харин би түүнийг мэднэ. Энэ л боллоо гэж Данглер хэлэхэд Монте Кристо. Та түүнийг мэднэ гинэ. Та түүний тухай судалгаа хийгээ юу гэж асуув. Энэ тийм хэрэгтэй юм гэж юу? Хараад л хэн болохыг нь мэдэж болдоггүй юм уу? Юуны өмнө их баян хүн юм. Би үүнд итгэхгүй байна. Үгүй та түүний төлөө хариуцдаг шүү дээ.
Энэ бол өчүүх юм. 50,000 франк. Сайхан боловсралтай хүн юм. Үгүй юу гэж Монте Кристо дуугарлаа. Тэр чинь хөгжимчин хүн. Италичууд зөмөөрө хөгжимчин байдаг юм. Гүн та түнд шудраг биш байх шүү. Морсерт таны ам өгснгийг мэддэг болохоор Итали залуу баянаараа түрүү барин урдуур нь дайрч байгааг харахад гомдмоор байна. Данглер инээд алдаад. Та дэндүү хатуу байна шүү. Хорвоо юу ийм л байдаг юм шүү дээ гэв. Гэвч та ингэж тэднээс тасарч болохгүй шүү. Морсерийнхаа энэ гэрлэлтийг хүлээж байгаа. Тийм гэж юу? Маддаггүй тийм. Тэгвэл уучраа олцог. Эрхэм ноён та тэднийд хүндлэгддэг болохоор энэ тухай өгцөх болохгүй юу? Би юу да. Та үнийг хаана харав? Бүжигт наадам дээр яаж байсныг нь харъя л да. Хуучин данилуудтайгаа хүртэл арай гэж дуугармаар болдог. Бардам ихэнцэг Испани хүүхэн Мерседес таныг сугдна цэцэрлэг рүү хөтлөн явж хамгийн харанхуй болон сонгон авч хагас цаг болсны дараа эргэж ирсэн шүү дээ. Түшээгүй минь. Та бидний хөгжим сонсоход саад болж тань шиг ийм хөгжим дуртай хүнд бүдүүлэх хэрэг гэж Албар хэлэхэд Данглер эрхэм доогтой хүн минь зүгээр гэж хэлв. Дараа нь Монте Кристод дахин эргэж та миний хэлдгийг эзэгтэн дуулгаж өгөх үү гэж асуув. Та тэгж хүсэж байгаа юм бол яа гэхэвт энэ удаа бүх зүйл тодорхой болох ёстой. Юуны өмнө охиныг минь гуйж хугацаагаа тогтоогоод мөнгөнийхөө тоог ил. Ер нь энэ удаа нэг бол бүрэн тохирно, нэг бол бүр салж одно. Харин хойшлуулах юм гэж байхгүй шүү. За яахав. Хэлцээр хийгэлдэ. Би онц дуртай байна гэж хэлж чадахгүй ч гэсэн хүл ажил байна. Банкны эзэн хүн бол хэлсэн үгнийхээ боол байх ёстой гэж Данглер хэлээд хагас цагийн өмнө хүү Кавалканти санаа алдаж байсны адил санаа алдав. Албар банкны эзнийг дуурайж дөнгөж сая дууссан аялгауг магтаж сайхан байна гэж алга ташив. Данглер нэгэн юмны тухай зарцсан мэдэгдэхэд Албарод хилаан харж байваа. Тэгээд Монте Кристод би одоохон ороод ирнэ хүлээж байгаарай. Танд нэг юм дуулгах хэрэгч болж магадгүй гэж хэлээд гарч чадлаа. Хадагтай нөхрийгөө байхгүйг ашиглаж охиныхоо зочдын өрөөний хаалгыг онгойлгол мадмуазель Эжинэтэй төгөлдөр хуурын өмнө зэрэгцэн сууж байсан Андре онцтой юм шиг ухасх юм босбоо. Албарын нэмцэглэн мэхэсгийвэл мадмуазель Данглер огтхонч зовсон шинжгүй ердийн хүйтэн байдлаараа хариу мэдлэв. Кавалканти дэвгүй байснаа илэрхий. Тэр Морсерт мэхийн устгад цаадах нь ихэд ихэнцэг дээгүр байдлаар хариу мэдлэв. Дараа нь Албар мадмуазель Данглерийн хоолойг магтан цаашаач олноороо тийм их амжилттай болсон гэж үзэж байгаа өчигдрийн тэр үдэшлэг дээр байгаагүйдээ харамсаж байгаагаа хэлвэ. Чөлөөтэй болсон Кавалканти Монте Кристог хажуу тийш наваач. Альвэ тамин хөгжимдөж дуулж биедээ манжуг хэлэхэ боли явж цай уцгаая гэж хадагтай Данглер хэлв. Мадмуазель Данглер найз бүсгүйд явъя гэж хэлвэ. Цөмөөрөө цай авахд бэлтгэж зассан хажуу талын зочдын өрөөнд орлоо. Хүмүүс цайгаа угаад англи ёсыг баримтлан халдгаа аяган дотор орхитол хаалга нэгдэж Данглер сэтгэл нь хөдөлсөн бололтой орж ирэв. Монте Кристо энэ байдлыг бүхнээс өмнө ажиглан хараад банкны эзнээс асуусан маягтай харваа. Би сая грекээс цагтал авлаа гэж Данглер хэлэхэд тийм учраас л таныг дуудаа юу гэж гүн асуув. Тийм ээ. Хаан оотны би сайн байна уу гэж Албар хөгжилтэй дуугаар асуув. Данглер түнгөөд хилаан хараад юу ч хариулсангүй. Харин Монте Кристо царайн дээрээ гарч ирээд алга болчихсон өрөвдсөн байдлаа нуухын тулд буруу харав. Хоёулаа хамт гарах уу гэж Албар гүнд хэлэхэд тэгвэл тэгэд гэж цаатах нь хариулв. Албар банкны эзнийг яагаад ингэж харж байгааг мэдэхгүй учраас түүний шалтгааныг сайн мэдж байсан Монте Кристо гүнээс намайг яаж харсныг нь та ажиглав уу гэж асуув. Ажигласан. Тэгэхдээ түүний харсанд юр бус юм байлаа гэж үү? Байхаар барахут тэр грекээс ирсэн загтлаар юу хэлэх гээ юм бол би яаж мэдэх вэ? Би таныг тэр оронтой зарим талаар холбоотой гэж сонссон юм. Монте Кристо хариу хэлэхдээ зайлсхийх гэхээр нэмцгэлдэг байдлаараа мушилцав. Хараач тэр тань руу ирж авна. Би мадмуазель Данглер дээр очиж гизэгний танан даруулгыг нь магтаад ирье. Энэ хугацаанд аав тантай ярилцаж амжих байх гэж Албар хэлэхэд Монте Кристо та түүнийг магтъя гэж байгаа бол ердөө хоолойг нь л магтаж үзээрэй гэв.
Үгүй ээ, өөр хинч тэгж магтаж чадна. Эрхэм Бэйс, та бардан байдлаараа гайхуулж байна шүү гэж Монте Кристо хэлв. Албар нэмсгэлсээр Эжени рүү очив. Тэр завсар Данглер гүнгийн чихэнд хошуу ойртуулан та надад маш сайхан зөвлөгөө өгчээ. Фернан, Янини гэдэг хоёр үгэнд аимшигтай явдал агуулгадаж байжээ гэж шиврэн. За болтоо. Би танд бүгдийг нь хэлнэ. Харин энэ залууг эндээс гаргаж үүний энд байх нь надад их таартай байна. Би цуг явъя гэж бодож байсан юм. Бид хоёр хамт гарна. Та түүний эцэгтэй уулзах гэсэн хэвээр өв. Хязээнийхээс ч илүү хүсэж байна. Заасан. Гүн Албар өд дохив. Хоёул авгаачулд михийн ослоод гарч отлоо. Албар нь мадмуазел Данглерын ихэмсэг байдлыг огт гайхараагүй юм шиг. Харин Монте Кристон хадагтай Данглерд банкны эзний эхнэр хүн бол урдаас болгоомжтой байж ирээдүгээ хангаж авсан байх хэрэгтэй гэдэг өнөө зөвлөгөөгөө дахин хэлээд гаргав. Тололдооны талбай эрхэм Кавалкантид үлдэв. Гайд гүнгийн сүих модод гудамжны болон дөнгөж тойртол Албар тажигнтал хөхөрх нь үннээсээ инээж байгаад итгэхээс өөр аргагүй байв. 9-р Карл ван Варфолемийн шөнийн дараа би өөрийн өчүүхэн дүрд сайн тоглов уу яав гэж Екатерина Медичес асууж байсан шиг би одоо танаас асуухыг хүсэж байна гэж хэлвэ. Ямар утгаар тэр гэж гүн асуув. Өрсөлдөгчөө эрхэм Данглерын гэрт өөрөмшүүлэх талаар. Ямар өрсөлдөгч? Юу ямар гэж? Таны ивэж асрамжилдаг Андре Кавалканти. Тэнийг тоглоомоо бойлороо Бэйс. Би Андрэг огтгонч ивээс юм алга. Данглеринд бол бүрчүгүй. Залуу хүнд ивэл хэрэгтэй болоод байгаа үйтсэн болч таны ингэж хэлж байгааг зэмлэмээр байна. Харин аз болоход надад ийм хэрэг болсонгүй. Тэр сэтгэлтэй болчихсон юм шиг танд санагдаж байна уу? Баталж байна. Нүдэн талмаарч санаа алдан сэтгэлтэй хүний ёсоор дуудуулж байх болжээ. Эхэмцэг Эженитэй гэрлэх тухай санаа ширт суугаа хүн байна. Харж гин үү? Би шүлэглэж байна шүү. Энд миний буруу алга. Ямар ч л гэсэн эхэмцэг Эженитэй гэрлэх тухай санаа ширч байна. Гэж Албар хэлв. Таны тухай л бодож байдаг бол хамаагүй юм шүү. Эрхэм гүндаа тэгж бүү яраа. Хоёулаа надад их ширүүн байна билээ. Хоёулаа гэсэн чинь юу гэсэн үг вэ? Мадмуазел Эжени надтай арай гэж хариу мэдлсэн. Додны найз нь Армелийн надад хариу дуугарсан ч үгүй. Үгүй эцэг нь таныг хүндэтгэж байдаг бидтэй. Гэж Монте Кристо асуув. Тэр үү? Үгүй миний зүрх нь мянгантай хутга шаасан хүн. Тэгэхдээ театрын тайзан дээр хэргэлдэг ирнэ бариул руугаа орчихдаг хутга. Түүнийг ёстой хутга гэж бодож байгаа байх. Хардах явдал болоо. Хайртай тэмдэг мөө. Тийм ээ. Гэхдээ би хардаагүй. Тэгвэл тэр хүн хардаад байна. Хинтээ? Дебрэтэй юу? Үгүй тантай. Надтай юу? 7 хоног ч өнгөрөөгүй байхад тэр намайг бүү хүлээж ав гэж тушаана гэж мөрий тавь. Эрхэм Бэйс таташаарч байна. Та юугаар нотлох юм? Танд нотлохоо хэрэгтэй юм уу? Тийм. Морсер гүнг Данглер дээр ирж эцсийнхээ шийдвэрийг ярилцахгүй юу гэж хэлэх онц эрэхтэй төлөөлөгч нь би байна. Хэн танд тийм онц эрх олгосон юм бэ? Түшээ гүн өөрөө. Эрхэм гүн та үүнийг нь биелүүлэхгүй юм байгаа биз дээ гэж Албар чадах чинээгээр тал засаж хэлв. Та ташаарч байна. Би амлчихсан болохоор хэлэлгүй болохгүй гэж гүн хэлэхэд Албар санаалдаж. Та намайг заавал гэрлүүлэх гээд байна да гэв. Би бүгдтэй сайхан харьцаатай байх хүсэлтэй. Марцнаас өнөө дээбрээ яасан бэ? Хадагтай Данглерынд харагдахгүй юм. Тэд муудалцсан. Хадагтай юу? Үгүй дээ нөхөртэй. Тэр нь тэгээ мэдчихэё. Тоглож байх шивтэл. Цаатхан сэжгэлчихсэн гэж бодож гинөө. Гэж Монте Кристо ихэд гинэн байдлаар асуув. Болооч дээ. Ингээд ер нь та хаанаас гараад ирсэн хүн бэ? Конгос гэж хэлээ л та. Энэ тийм чухал газар биш ээ. Би Парисын нөхрүүдийн зам байдлыг хаанаас мэдэх билээ? Эрхэм гүн минь. Нөхрүүд хаанч гэсэн адилхан. Та хүний янз бүр байдаг тухай аль нэг оронд судалсан л бол бусад бүх орныхныг судалсантай адил. Тэгвэл Данглер Дебрэ хоёр юунаас болж муудалцдаг юм бол гэж Монте Кристо өнөөх гинхэн байдлаар асуугаад тэд бэбидээ муугал байсан да гэв. Үүнд л хамаг учир байна.
Эндээс л эзэдийн нууц эхэлж байгаа юм. Харин би нууцыг мэдэхгүй юм. Хүү Кавалкантиг тэдний гэр бүлийн гишүүн болохоор л түүнээс асуугаарай. Суигтэрэг зогслоо. За бид хүрээд ирлээ гэж Монт Кристо хэлээд одоо дөнгөж 10 цаг хагас болж байна. Манайд оролдоо гэв. Дуртай зөвшөөрнө. Дараа нь миний суигтэрэг таныг хүргээд өгчих нь биз. Үгүй ээ, баярлалаа. Миний тэрэг араас ирэх ёстой. Тэр ирж явна гэж Монт Кристо суигтэрэгнээс гарангаа хэлв. Тэд байшинд орж ирэхэд зочдын өрөө гэрэлтэй байсан тул тийш орлоо. Батистийн бидэнд цай өгөөч гэж Монт Кристо хэлв. Батистийн тасалгаанаас дуугүй гарлаа. Хоёрхан хормын дараа шидэт үлгэрт гардаг шиг л бүхэл хэрэгтэй зүйлийг тавьсан 50 өөртөө юм барьж ирлээ. Таны баялагийг би бахархгүй байна. Магадгүй танаас илүү баян хүн олдож болох юм. Таны ухаан ийгч бахархдаг юм биш. Марше танаас илүү ухаантай биш байлаач гэсэн таны зэргийн ухаантай. Харин таны энэ хүнээр үг дуугүй, тэр дорхноо л өөртөө үйлчлүүлж чаддаг чадварыг тань гайхан багтах юм. Тэд таны хонхны дугаар юу хүсэж байгаа, юу хүсэх гэж байгааг нь тааварлан мэдээд бэлэн зэлэн байлгадаг юм шиг санагдах юм. Үүнд үнний хувь байна. Миний дадал заншлыг сайн судалж мэддэг юм. Та одоо харалтаа. Цай уух үед танд ямар нэгэн хэрэгтэй болно биз дээ. Тэгвэл үннээ хэлэхэд тамхи татхаас буцахгүй байна. Монт Кристо хонхны зүг очиж нэг удаа дарлаа. Хормын дараа хажуугийн хаалга нэгдэж Али Латакиц хэмээх сайхан тамхи нэрсэн 2 урт ганц барьсаар орж ирвэ. Ёстой гайхамшиг юм а гэж Албар хэлэхэд Монт Кристо татгалзаж. Тийм биш ээ. Маш амархан явдал. Али намайг цай, кофе уусны дараа тамхи татдаг заншилтайг мэднэ. Тэгэхээр намайг цай авчиргэж тушаасныг мэднэ. Бас тэгээд тантай ирснийг мэдсэн. Тэгээд л өөрийг нь дуутахаар ямар юм хэрэгтэй, яах гэж дуудаж байгааг тааварлаа. Нутагт нь хамгийн түрүүн тамхиар зочилдог болохоор нэг ганцны оронд хоёрыг барьж орж ирсэн нь тэр. Тийм ээ. Юм бүр тайлбар хэлж болно. Гэвч та ганцаараа л гэснэ. Энд чинь юу? Хэмээн гитар хөгжмийн дуу шиг дуу гарч байгаа хаалгууд толгойгоор одог л. Эрхэн бейс та өнөөдөр хөгжим сонсох үедээ байжээ. Мадмуазель Данглерын төгөлдөр хуураас дөнгөж салтал Гайдагийн пипа хөгжмийн их шиг сонсох болдог байж. Гайдаг нэ сайхан нэр байна. Лорд Байронны найрагналд гардгаас өөр Гайда нэртэй хүүхэн байдаг байх нэ. Байлгүй яах вэ? Францад ийм нэр ховор тохиолддог. Харин Албан, Эберт бол зэгсэн олон тохиолдно. Энэ нь ариухан цэвэр ичимтгий гэнэн хонгор гэсэн үг юм. Танаа энд ажиллахдаа өгдөг шиг л тийм нэртэй. Ямар сайхан юм бэ? Манай Франц бүсгүйчүүл Мадмуазель сайн сэтгэлд, Мадмуазель намуу, Мадмуазель хонгор сэтгэлд гэдэг нэртэй байдаг болоосай. Та бодлоо. Хэрвээ Мадмуазель Данглерыг Клэр Мари Эжени гэж дууддаггүй. Харин Мадмуазель ариухан, даруй, гэнэн хонгор Данглер гэж дуудаж байвал ямар вэ? Хэлэхэд ёстой чимэг өгч байгаа биз? Солиотой. Ингэж чанга буу яраа. Гайдэ дуулчихж магадгүй гэж хүн хэлв. Гайдын дуурлах гэж юу? Үгүй л дээ. Гэж хүн ихэмсэг байдлаар хэлв. Сайхан сэтгэлтэй хүн үү? Гэж Албар асуув. Энэ сайхан сэтгэл их биш. Харин үүргэн юм. Боол хүүхэн өөрийн эзэнд уурлах ёсгүй. Харин одоо та өөрөө тоглоом хийж байна шүү. Одоо боол хүүхэн байдаг юм гэж юу? Гайда миний боолхойн байлгүй яах вэ? Үгүй инхээр таны хийж байгаа юм чинь бусад хүнийхээс огт өөр юм а. Таны юм бүхэн бусдынхаас өөр юм. Монт Кристо гүнгийн боол хүүхэн. Францад бүхэл бүтэн эрх ям байхад та түүнийг алтан дотор бөмбөрүүлж байна. Ийм газар жилд 100 мянган экугийн орлого оруулдгаас зайлахгүй дээ. 100 мянган эку гинэ. Хөөрхий охин илүү их хөрөнгөтэй байсан юм. Энэ охин 1001 шөнийн үлгэрт гардаг баялаг дэрэгд нь юу ч биш харагдахаар тийм их баялаг эрдэнсийн дунд төрсөн юм. Тэгэхээр үнэхээр гүнж болж гин үү? Тийм ээ. Улс орныхоо дотор хамгийн нэр цуутай нэг нь байгаа юм. Би бас тэгж бодсон юм а. Гэхдээ цуутай гүнж яагаад таны боол болчихов? Хэмжээгүй эрхт Дионоси яагаад сургуулийн багш болчихлоо доо. Байны гай хувь заяаны оноол юм байж. Гайдагийн гарал нь нууцв. Бусад бүх хүнд бол тийм ээ. Харин эрхэм бейс танд бол өөр л дөө. Та миний найз болохоор хэрэг та амгүйвэл хэнд ч хэлэхгүй дуугүй байж чадна, тийм ээ. Танд тангаргалаа.
Та Янины Пашийн түүхийг дуулсан уу? Али Тэбэлийн юу? Дуулалгүй яах вэ? Миний аав түнд албахааж ийм хөрөнгө мөнгөтэй болсон юм чинь. Өө тийм л дээ. Би мартчихч. Гайда Али Тэбэлитэй ямар хамаатай юм бэ? Гайда ердөө л түүний охин юм. Юу? Али Пашийн охин юм уу? Бас гоо үзэсгэлэнтэй Василий Кагийн охин. Бас таны боол хүүхэн. Тийм ээ. Яагаад энэ үү? Тэгээд л тэр бэ нэг өдөр Константинопол хотын зээлээр явж байгаад худалдаж авсан юм. Докторгээ. Эрхэм гүн тантай хамт байхад жирийн амьдралд биш, зүүд нойрны дунд байгаа юм шиг санагдах юм. Би танаас нэг даруй бус зүйлийг асуухыг зөвшөөрнө үү? За юу вэ? Та түүнтэй хамт явж харагддаг. Бас опера театрт дагуулж аваачдаг. Тэгээд цааш нь би танаас энэ тухай гуйж болно биз дээ. Дуртай юм агуй л та. Тэгвэл намайг гүнжтэйгээ танилцуулахгүй юу? Дуртайя зөвшөөрнө. Тэгэхдээ хоёр зүйлийн болцол байна. Тэр хоёр болцлыг чинь урьдчилаад хүлээгээд авчих юм. Нэгдүгээрт ингэж танилцсан тухайгаа хизээж хэд ч хэлэхгүй шүү. Их сайн байна. Тангаргалъя. Гээд Албар гараа өргөв. Хоёрдугаар та аавыгаа түүний эцэгт албан хааж байсан гэж хэлж болохгүй. Тангаргалъя. Маш сайн байсан. Та энэ тангаргаа санаж яв. Тийм биз дээ. Өө тэгэлгүй яах вэ гүн минь? Гэж Албар дуалтал. Маш сайн. Би таныг үнэнд шудрах хүн болохыг мэднэ. Гүн дахин хонхоо дуугаргахад Али орж ирэл. Монт Кристо түнд намайг орч кофе уух гэж байна гэж гайдад хэл. Бас нэг найз нөхрөө танилцуулахыг зөвшөөрнө үү гэж байна гэж хэлээд ир гэв. Али мэхийн өстөд гарч одвоо. За эрхэм байсан. Ямар ч юм шууд асуухгүй гэж тохирё. Хэрвээ та ямар нэгийг мэдхийг хүсвэл түүнээс өөрөөс нь биш, харин надаар дамжуулж асуугаарай. Тохирлоо. Али 3 дахь удаага орж ирж эзэн ба Албар хоёрын орж болохыг зөвшөөрсөн тэмдэг болгож хөшгийг өргөхөд явъя гэж Монт Кристо хэлв. Албар үсэлж сахлынхаа үзүүрийг ирэмхэд гүн бүрх мал гайгаа гартаа барьж бэлийг хийгээд үүдэнд нь Али үнэнч манаачи усаар манаж цаадах талд нь 3 Франц хүүхэн Миртогийн удирдлаганд ор харуур шиг зогсож байгаа лавринд орлоо. Гайда тэднийг хамгийн ихнийхээ өрөөнд хүлээж байсан бөгөөд Монт Кристогоос өөр эрэгтэй хүн анх орж ирсэн учраас гайхан нүд бүлдээл гэж харав. Зөөлөн олбогт бандан дээр хөлөө доороо нуглан дорнодын хадгамалтаа сайхан доргоор өөртөө үүр засч хаяу гэлтэй дунд нь сууж юм. Хажууд нь түүний байгааг илчилсэн өнөө хөгжмөн хэвтэж байна. Хаанаас нь ч харсан гоо сайхан охин байл. Монт Кристо карад охин хүүхэд сэтгэлд бүсгүй юм байдлаар инээмсэглэн өндийвөө. Монт Кристо дэрэгд нь очиод гараа өгөхөд охин түүнийг урдын адил уруулдаа хүргэв. Албар анхудаа үзэж байгаа бөгөөд Францад олж үзнэ гэж бодохын аргагүй. Энэ гоо үзэсгэлэн харсандаа цэл хөхрөн үүдний дэргэд зогсон хоцорлоо. Чи над дээр ямар хүн дагуулж ирэв гэж охин Монт Кристогоос грек хэлээр асуугаад ах дүү юу? Найз нөхөр үү? Таних хүн үү? Эсвэл дайсан уу? Гэхэд Монт Кристо мөн тэр хэлээр найз нөхөр гэж хариулв. Хэн гэдэг юм бэ? Албар Ромд байхдаа дээрэмчдийн гараас миний гаргаж авсан нөгөө хүн шүү дээ. Намайг энэ хүнтэй ямар хэлээр яриулахыг хүсэж байна? Монт Кристо Албарoo дэргэж та орчин үеийн грекэл мэдхүү гэж асуухад. Орчин үеийнх байтугай. Эртний грекийг нь ч мэдэхгүй. Эрхэм гүмэн. Гомер Платон хоёр над шиг юм өнхайгүй. Тэр бүхэл хайхрамжгүй сурагч байгаагүй байхаа гэж Албар хэлв. Тэгэхэд гайд Монт Кристогийн асуултад Алвагийн хариулсныг ойлгосныг ирж болгож. Тэгвэл би гагцгүй. Өөрийн эзнийг хүсвэл Франц эсвэл Итали хэлээр ярих уу гэв. Монт Кристо хормын гэр бодсноо. Чи Итали хэлээр яриарай гэж хэлээд дараа нь Албарт. Та шин грек ба эртний грек хэлний аль нэг ч мэдэхгүй харамсалтай. Энэ хэлийг гайд эрхэм сайн мэддэг юм. Хөөрхий охин тантай Итали хэлээр ярих болох нь. Үүнээс та түүний тухай хуурмаг төсөөлөлтэй болчих үедээ гэж хэлв. Тэгээд гайд өдөд өглөө. Миний эзэн захирагчтай минь хамт ирсэн. Найз нөхөр та давтаа морилогдсон гэж охин Дантегийн хэлийг Гомерийн хэл шиг уянга яруу болгодог Ром аялгаугаар хэлээд Али, кофе, ансаватар гэж хэлв.
Тэгээд гайдэ Албрыг ойртод суухыг дохвоо. Аали хадагтай анхаа тушаалыг биелүүлэхээр гарч чадав. Монт Кристо Алберт эвхмэл сандал зааж өгөөд өөрөө бас нэг тийм сандал авч амьд цэцэг, зураг, хөгжмийн цомирлог тавилсан намхан ширээний хаж утсав. Аали кофег ганц барьж орж ирлээ. Байшингийн хэсэгт Батистенийг орохыг хориглосон ажээ. Нөөби хүний өгсөн ганцыг Алберт цааш түлхэв. Аваа, гайдэ бол Парисын хүүхнүүдээс дутхгүй соёлсон хүн шүү. Муухай өнрийг нь авч чаддаггүй учраас ороомол навчин тамхинд дургүй байдаг юм. Дорнодын тамхи гэдэг чинь хүчийн анхлын үнэрл гэсэн үг. Та үнийг мэдэн шүү дээ. Аали гарч одлоо. Кофег аяганд хийж ирсэн боловч Алберт чихрийн сав тавьжээ. Монт Кристо гайдэ хоёр арабын ундааныг араб ёс орн буюу өөрөөр хэлбэл чихэргүй юм. Гайдэ гараа сунгаж зэгзгэр нарийнхан ягаан хуруугаар Япон шаазанд хийсэн кофег авч уруулдаа бачиж онцгийн дуртай ямаа ууж идэж байгаа хүүхэд шиг энгийн сайхнаар тамшаалва. Энэ үед үйлчлэгч хоёр хүүхэн тавиур дээр мөс Джеймсний ундаа авчраад тусгай зориулсан жижиг ширээнүүд дээр тавив. Эрхэм хүндэд гэрийн эзэн ба. Хадагтай та миний гайхаж байгааг уучлаарай. Би бүр гайхаж орхиод байна. Ингэж гайхах ч юм байна. Би хизээж үзээгүй боловч үсэж мөрөөдөж байсан жинхэнэ дорнодыг харж байна. Тэгэхдээ Парис хотын төв дунд гэж би дөнгөж сайхан хөлсний тэргүүдээр давхилдаж амтад тус зардаг худалдаачны хонх жингэрхийг сонсож байна. Эрхмүүд минь, би яагаад Грекэл сураагүй бол? Таны яриа энэ үлгэрийн сайхан байдалтай хослон энэ үдэш ёстой л амьдралын туршид мардагдахгүй үдэш болж үлдэж байсан юм гэж Албер Итали хэлээр хэлв. Би Итали хэлээр хангалттай сайн ярьдаг болохоор тантай ярилцаж чадна гэж гайдэ тайван хариулаад дорнод танд сайхан санагддгийн бол би таныг дорнодод байгаа юм шиг байлгахыг хичээ гэв. Би юун тухай ярил болох вэ гэж Албер гүнгээс асуулаа. За дуртай юм ярил да. Төрсөн нутгийнхэн тухай, залуу насны тухай, түүний дуртатгал уудын тухай ярихгүй юу? Эсвэл Ром, Неаполь, Флоренцийн тухай ярил дээр гэж бодож гин үү? Парисын хүүхнүүдтэй ярьж болох юмыг заавал грек хүүхнүүдтэй ярилцах гээд яах вэ? Тэгэхээр дорнодын тухай ярихыг зөвшөөрнө үү гэж Албер хэлв. Болно. Эрхэм Албер, энэ чинь хамгийн сайхан санагдах байх. Албер гайдэгс. Та хэдэн настай байхдаа грекийг орхиж гарсан юм бэ гэж асуув. Тэгэхэд би 5 настай байсан. Та их орноо санаж гин үү? Намайг нүдэн хаарл тэр нэгэн цагт үдсэн бүх юм маань харагддаг. Хүнд биеийн ба сэтгэлийн хараа гэж байдаг. Биеийн хараа нь харсан юмаа заримдаа мартдаг. Харин сэтгэлийнх нь хизээж мартагддаггүй юм. Хэдэн настай ямар үеэсээ өөрийгөө мэддэг вэ? Би дөнгөжл явж сурч байсан. Миний ээж Василики энэ үг бол дээд язгуурт гэсэн үг гэж охин хэлээд тол гойгоо өргөж. Миний гараас хөтөлж байсан бүх алтан зоосоо төрөвчөндөө хийгээд тол гойгоо бүтээж хоригдлуудад өгөхөөр олноос хишиг гуйхаар явдаг байсан юм. Ядуу хүнд өгч байгаа юм. Тэнгэрт зээлдүүлнэ гэсэн үг гэдэл гараа тусдаг байлаа. Тэгэд нэмж олсон зоосоор төрөөвч дүүрэх дээр нь буцаж ордондоо ирж өнөө бид хоёрын гуйлагчин гэж бодож өгсөн мөнгийг аваад аавд хэлэлгүй сүмд аваачин өгч тэндээс хоригдлуудад тарааж өгдөг байсан юм. Тэгэхэд та хэдэн настай байсан юм бэ? 3 настай. Та 3 настай байхдаа эхлээд орчин тойрондоо болж байсан зүйлүүдийг мэддэг болсон уу? Бүгдийг нь сандаг. Та гүн хатагтайг амьдралаас ямар нэг юм ярьж өгөхийг зөвшөөрч та намайг эцгийнхээ тухай ярьж болохгүй гэж хориглосон. Гэвч хатагтай өөрөө тэр тухай юм ярьж магадгүй. Тэгвэл энэ сайхан амнаас эцгийнхээ нэрийг сонсоход надад тааламжтай байх болно гэж Албер гүн шивнэн хэлв. Монт Кристо гайдод эргэж хэлж байгаа юмдаа онц анхаар гэсэн байдалтай хөмсгөө өргөд грек хэлээр судрын үгнээс урвагчийн нэр урвсан тухай нэр дурдалгүй хувь заяага бидэнд ярьж ял гэж хэллээ. Гайда хүн дээр санаа алдаад тунгалах сайхан царайд нь сүүдэр тусах шиг бол. Та түнд юу гэж хэлв гэж Морсер шивнэн асуув. Би таныг миний найз нөхөр болохоор нуугаад байх юм байхгүй гэж хэллээ гэж хүн хариулв. Тэгэхээр таны хамгийн дөрүүчийн дуртатгал чинь хоригдлуудад зориулж гуйлга гуйж байсан явдал байна. Дараачих нь юу вэ? Дараачих нь би нуурын хөвөн дээр инжир модны сүүдэр зогсож байснаа сандаг.
Нуурын чичирхийлэн байдаг мандлыг одоо ч гэсэн навчсын завсраар ялхан харж байдаг. Хамгийн хөгшин саглагар налаад эцэг минь олбог дээр сууж байна. Ээж хөлийнхэн дэргэд хэвдэж би аавынхаа цээж рүү унжсан цагаан сахал ба очир эрднэр шийгэн чимсэн бүсэндэх хутгаар нь тоглож байдагсан. Албан зарц байн ирж хэдэн үг хэлэхэд нь би түүнийг огт хонч хайхардаггүй байв. Харин аав минь дууга өөрчлөхгүйгээр түүнийг ал эсвэл би түүнийг өршөөнө гэж хэлж байдагсан. Театрын тайзан дээр биш, харин энгийн байдлаар залуухан хүүхэн өөрийнхөө тухай ярьж байх гэж сони юм да. Энэ бол зохиомл яриа биш. Харин тийм сонирхолтой өнгөрсөн үедээ тийм алс хол байсан хүн Франц орн яаж таалагддаг байна да гэж албар хэллээ. Франц надад сайхан орн санагддаг. Би одоо нас бий гүйцсэн хүүхэн болохоор Францыг байгаа янзаар нь харж байна. Харин хүүхдийн нүдээр харж байсан их орн минь заримдаа унсан газраа эсвэл заримдаа зовлон зүдүүрийн орон болгон харахаас шалтгаалan нэг бол баргаар бараан үүлээр бүрхэгдэн харагддаг. Та ийм залуухан байж хэдийдээ зовж зүдэрч амжсан билээ гэж албар асуув. Гайдэ Монт Кристод харахад гүн бусдад үйл ажиглагдах дохиогон шивнэж грекээр яр гэж хэлвэ. Анхны дуртатгалаас өөр илүү сэтгэлд хадгалагдан үлддэг юм гэж байхгүй. Төрүүчийн ирсэн хоёроос бусд нь миний залуу үеийн зовж зүдэрч явсан тухай болно. Ярэр хадагтай таны ярихыг сонсно гэдэг хэлж баршгүй их аз болно гэж албар хэлэхэд Гайдэ уйдгартайгаар инээмсэглэв. Тэгвэл та намайг бусад дурсамжуудынхаа тухай ярихыг хүсэж гин үү гэж бүсгүй асуув. Тэгэж гэж гуйж байна. За яах вэ? Нэг үдэш намайг ээж минь сэрээхэд би 4 настай байлаа. Тэгэхэд бид Янина дахь ордондоо сууж байсан юм. Ээж минь намайг унтаж байсан гудас дээрээс өндийлгөхөд би нүдээ нээж ээжигээ уйлж байхыг харлаа. Ээж надад юу ч хэлсэнгүй, өргөж аваад явсан юм. Би ээжийнхээ нулимсыг хараад бас уйлмар санагдсан. Тэгэхэд ээж охин минь дуугүй гэв. Ээжийг өгөөрдөг ч юм уу загнахад бусад бүх хүүхдийн адил би заримдаа дүрсгүй гэж уйлдаг л байсан. Харин энэ удаад ээжийн дуу нэг л аимшигтай санагдаж тэр дороо уйлхаа болсон. Ээж намайг өргөөд түргэн явв. Тэгэд харвал ойд өргөн шатаар бууж явлаа. Бидний өмнө ээжийн шивэгчэд сав шуудай, гоёл чимэг, үнэт дэдлэл, алдтай төрөвч барьж зугдах мэт гүйлтэн явна. Эмэгтэйчүүдийн араас урт зэвсэг гар буутай бие хамгаалагч хориод хүн грекийг дахин тусгаар тогтносон улс болсноос хойш Францийнхны мэдэх болсон тийм хувцтайгаа явж байна. Нойрноосоо бүрэн сэрээгүй яваа боол шивэгчдийн энэ цуваг харахад л нэг л аимшигтай юм болж байгаа юм шиг санагдсан билээ. Би нойрноосоо бүрэн сэрээгүй явсан болохоор тэд нойрмог юм шигч харагдсан байж болох юм гэж Гайдэ толгой сэгсрэн хувхай цайн өгүүлээд Давирхан бамбраас тусаж байгаа гэрлээс үүссэн том хар сүудрүүд шатан дээгүр сүудгэн. Бушуулаарай гэж нэг хүн хомлын гүн дундаас хэлэх сонстов. Тариалангийн талд салхи хөтлөхөд тариан толгой найган бүх хийдэг шиг энэ дууг дуулсан хүмүүс тийшээ бүх хийж байв. Би ч гэсэн энэ дууг дуулаад сочив. Энэ бол миний аавын дуу байва. Аав тансаг сайхан хувцастайгаа танаа эзэн хааны бэлэг болгож өгсөн карбин буу бариад өөрийн хайртай Селемийг түшиж малчин хүн айсан сүргээ тууж яваа юм шиг биднийг өмнөхөө. Миний эцэг бол гээд Гайдэ толгойгоо өргөж Янины Пашха их хүн байсан юм. Европод түүний нэрийг Али Тебелин гэж мэддэг бөгөөд төрүүд түүний өмнө чичрэн догдолж байсан юм гэв. Энэ үгүүлэг хэлхийн аргагүй бардан бахархан хэлсэн нэрийг дуулаад албар өөрийн ирэхгүй цочвоо. Аимшигт үгэл орчин үеийн Европын нүдний өмнө тэгж их өндөрт өргсөн хүний цус цүүдрийг залуу бүсгүй өндөл зүүлэхдээ нүд нь аимшигтай гялалцаж байв. Удалгүй цав бацагслаа. Бид нуурын эргэн дэргдэх доод шатан дээр хурч ирэв. Ээж хүн дээр санаа алдаж намайг илгэндээ чанга тавирч байв. Ээжийн ард талд аав зогсож түгшүүртэй байдлаар ийш тийшээ харна. Бидний өмнө дөрвөн гантик шат байх бөгөөд доод шатны дэргэд завь дайвалсан хөвч байв. Бидний зогсож байсан газраас нуурын дунд сүндэрлсэн бараан юм харагдана. Энэ бол бидний очих гэж байсан цайз байлаа. Харанхуйгаас болоод тэгсэн ч юм уу их хол юм шиг харагдаж билээ. Бид завиндаа сууцгаалаа. Сэлүүрүүд огт чимээгүй усанд хүрч байсныг би санаж байна. Би сэлүүр харах гэж бүхий л. Сэлүүрүүдийг манай зарц нарын бүсээр ороолсон байв.
Завь дотор сэлүүрчдээс гадна эмэгтэйчүүд аав ээж Селим бид хэд байв. Хэрвээ хойноос хөвөл дээд далын 3 шатыг халах болгон ашиглахаар цэргүүд шатны хамгийн доод талд эрэгдээр сөхөрсөн хэвдээ үлдвэ. Манай завь сум шиг л хурдлан одов. Завь яагаад ийм хурдан явж байна вэ гэж би ээжээсээ асуухад охин минь чимээгүй. Бид зүгтааж яваа болоод л тэр гэж хэлсэн юм. Би юу ч ойлгохгүй байв. Бүхнийг чадагч аав маань яагаад зүгтах болов? Түүний өмнө бусад хүмүүс гүйж тэд надаас айдаг болохоор үзэн ядаж байгаа юм гэдэг уриатай байсан юм. Одоо эцэг минь үнэхээр зүгтэн амьд үйж байв. Сүүлд нь надад Янины цэргийн анги удаан хугацааны албанаас болж ядраад гэж хэлв. Гайд тэгж хэлээд өөрөөс нь үз халгалгүй харж байсан Монте-Кристод учиртайхан харав. Тэгээ залуу бүсгүй ямар нэг юмыг зохиож байгаа буюу орхин ярьж байгаа хүний янзаар үргэлж дүүлэн ярих гэтэл маш анхааралтайгаар чагнаж суусан Альберт тосож аваад хадагтай та Янины цэргийн анги удаан хугацааны албанаас болж ядраад гэж хэлээд зогссон шүү дээ гэж хэлв. Тэгээд аавыг минь бариулахаар султааны явуулсан цэргийн сайн Хуршидтай үгээ ололцчихъя. Тэгэхээр миний эцэг бүрэн итгэж байсан Франц офицер өрчлөн Султан хаанд явуулаад өөрөө урд нь бэлтгэсэн байсан амь хорогдох жижиг цайцад очиж нуугдахаар шийджээ. Тэр Франц офицерын нэрийг санаж гин үү? Гэж Альбер асуув. Монте-Кристо гайдэ 2 цаглагаа мэд хурдан харц солилцсныг Альбер ажиглан харж чадсангүй. Үгүй. Би нэрийг нь мартчихж. Харин дараа санавал хэлье гэж охин хэлэхэд Альбер эцгийнхээ нэрийг хэлэхээр завдтал. Монте-Кристо түүнөөд харж болгоомжлуулан хуруу гоц айлгав. Альбер өгсөн тангараа санаж юу ч хэлсэнгүй. Тэгээд бид хорогдох газар хөвлөө гэж гайд хэлв. Биднийг тэрхүү бяцхан ордонд очиход хээ угалзаар чимгэлсэн доод давхар усан дээр цухвэж гарсан сарвчид тагт нуур руу цонхон харсан 2 дугаар давхар л харагдаж байв. Харин доор нь арлын гүн рүү явсан газар доорх агуй байваа. Тэр лүү ээж бид хоёрыг шивгчдийг оруулав. Тэнд 60 мянган ширхэг төрөвч 200 торх байв. Төрөвчөнд 25 сан алтан зоос, торхонд нь 1000 пүү дар байсан гэсэн. Тэдгээр торхнуудын дэргэд эцгийн хайрт хүн төрөөчийн миний хэлсэн Селим зогсов. Тэр үзүүр дээр нь бамбараа саасан жад барьж өдөр шөнөгүй хамгаалан зогсож байв. Эцгийн минь анхны дохиогоор тэнд байсан бүх зүйл хорогдох газар би хамгаалагчд паш эмэгтэйчүүд алтыг юуны өмнө устгах тушаал өгсөн байв. Манай шивгчд үнийг мэдчихэд өдөр шөнөгүй залбирч мөргөн ойлон гиншиж байсныг би санджээ. Тэр мойл хар нүдтэй цагаан царайтай залуу дайчин миний нүдэнд дандаа харагддаг юм. Над дээр үхлийн илч чигаа тэнгэр ирэхэд Селим байна гэж би танинд. Бид хичнээн хугацааг ингэж өнгөрүүлснийг мэдэхгүй. Би тэр үед цаг хугацааг мэддэггүй байсан юм. Хаяа нэг аав маань ээж бид хоёрыг ордны сарвчанд дуудаж аваачихт нь их л жаргалтай хэдэн цаг болдог байв. Надад газар доор хонгол нүхэнд зөвхөн гиншсэн сүүдэр Селимийн гал улалдсан жадал харагдана. Эцэг маань хонголын том амцар дээр сууж нуурын мандал дээр гарч ирэх бараан цэг бүхнийг ширтэнсэн. Ээж минь мөрөнд нь тол гойгоо налж суух бөгөөд би аавынхаа хөлийн дэргэд тоглож орчин тойронд байгаа юмнууд байгаа хэмжээнээс илүү том болж харагддгийг гайхна. Тэнгэрийн хаяанд байгаа пен даавал нуурын цэнхэр улсан дээр цайран харагдах Янины цайцыг холоос бол хөвдөд хучигдсан асаг хад гэлтэй. Ойрхоноос бол асар том нарснууд болох бөө ногоо моддыг сонирхон хардаг байв. Нэг өглөө аав бидний дуудуулжээ. Нилээ тайван боловч ердийнхөөсөө цонхгор царайтай байв. Василий минь жаахан тисэж үзээрэй. Өнөөдөр бүх зүйл төгсгөл болно. Өнөөдөр эзний гарын үсэгтэй зарлиг ирж миний хувь заяа шийдвэрлэгдэнэ. Хэрэг би өршөөл уучлалт хүлээн авбал бид Янинда баяр баясгалантай боцож очино. Хэрвээ муу мэдээ ирвэл бид өнөө шөндөө зугтаана гэж аав гэлв. Хэрв тэд биднийг зугтаалгахгүй бол яах вэ гэж ээж асуухад аав инээмцэглэж. Битгий зав. Селим өөрийн гал бадарсан жадаар тэдний өмнөөс надад хариуг өгнө. Тэд зөвхөн намайг өхүүлэх гэж хүсэж байгаагаас биш, надтай хамт өгөхийг хүсэхгүй байгаа юм гэв. Аавын энэхүү үнэн зүрхнээсээ хэлээгүй тайвшруулах үгийн хариуд ээж зөвхөн санаалдлаа. Ээж түнд мөстөө ус бэлтгэн өгөх бөгөөд аав зүгтааж ирснээсээ хойш чичрэг тусчихсан болохоор зогсолтгүй
Ээж түүний буурал сахалт сайхан үнэр шингээж ганц тамхиг нь асааж өгнө. Тэгэхэд аав мушгиралдан гарах удааг ажиглан бүтэн цагаар ал марцсан. Нэг өдөр аав гинэт хачин давхын хөдлөхөд би айлаа. Дараа нь анхаарлыг нь татсан цэгээс нүдээ салгалгүй дуран бай өгөхийг тушаа. Ээж түнд дуран бай өгөв. Ээжийн царай өөрийнх нь налж байгаа цагаан баг наас ч илүү цайвар болчихсон байж билээ. Аавын гарч ичирч байсныг би харсан юм аа. Зав 2 3 4 гэж шивгэн тоолов. Тэгтэл аав босож бууга шүүрэн аваад дарь хийд сэнгэлснийг би санджив. Василики, бидний хувь заяа шийдвэрлэгдэх цаг ирлээ. Бид хагас цагийн дараа их эзний хариуг мэдэх болно. Гайдэг аваад хонгил руу орж бай гэж аав ээжэд хэлэхэд чичирч байх нь харагдаж билээ. Би таныг орхиж явахыг хүсэхгүй байна. Миний эзэн та өгөх учиртай юм бол би тантай хамт үхэх хэрэгтэй гэж ээж хэлэхэд аав. Селимийн байгаа тэр газар оч гэж хашгирав. Захирагч эзэн минь баяртай гэж ээж дуулууртаа шивнээд үхлийг угтан золгох мэт мэхийн яслав. Тэгэхэд аав цэргүүдэд Василикийг аваад яв гэж хэлв. Төр зур мартагчхад байсан би аав дээрээ гүйн очоод гараа сунгав. Аав намайг хараад бүхийж духан дээр минь уруулаа хүргэсэн юм. Энэ бол намайг хамгийн сүүлийг удаа үнссэн бөгөөд одоо хүртэл духан дээр минь халуун оргиж байдаг юм аа. Бид доошоо бууж явахдаа усан үзмийн модны завсраар завнууд ирж явахыг харав. Тэдгээр завнууд томорч саяхан хар цэгүүд байснаа усан дээгүр нисэж яваа шовууд адил харагдана. Тэр үед 20 цэрэг эцгийн минь хөлийн дэргэд шатны хажлагны ард нуугдан бууга бэлэн зилэн барьж ус цус хурж улайснуудээр онгоцнуудыг харж байв. Аав байн цаг руу харж хойш урагш төгшүүртэй байдлаар алхална. Би аавдаа сүүлчийн удаа үнсүүлчихэд холдон явхад надад санаанд үлдсэн юм. Энэ л байнт. Ээж бид хоёр газар доор хонгил нүхэнд оров. Селим бас л хуучин газараа зогсож байв. Тэр биднийг хараад гонигтайгаар инээмсэглэв. Бид хонглын үзүүрээс жинтүү авчраад Селимийн дэргэд сув. Их аймарын болоход үнэнч хүний дэргэд байхыг хүсдэг. Би тэр үед хэдий жаахан байсан ч бидэнд нэг л их аюул тулгарх нь гэдгийг мэдэж байваа. Албар Янины эзний сүүлчийн хормын тухай эцгээсээ биш, харин өөр усаас байнга дуулж түүний үхлийн тухай олон өгүүлэлэг уншижээ. Харин Албарын эцэг энэ тухай юу ч ярьдаггүй байв. Гэтэл Гайдагийн дуу хоолой харцанд амилсан энэ түгшүүр гонигтай туужийг сонсоод гайхах зэрэгцэн. Аимшиг дуртатгалын эрхэнд автсан Гайда хэсэг зур дуугүй болов. Толгой нэг салхины өмнө гудайсан цэцэг адил бүхийж манарсан нүд нь ногоорн байгаа. Пенда уул өөрийг нь саяын дүрсэлсэн зурсан гонигт зураг гэрэлтэн харагдах шидэд толмит Янины нуурын цэнхэр усыг харж байх шиг байваа. Монт Кристо бүсгүй хэмжээшгүй хөрөвдөн хайрлсан байдлаар гарч "Охин минь, цааш нь яар" гэж грекээр хэлв. Монт Кристогийн үг нойрноос сэрээвүү гэлтэй Гайда толгоогоо өндөлгөө цааш ярьсан. 4 цаг болж байв. Гадаа тунгалах сайхан өдөр байсан боловч газар доор хонгил дотор баргаар муухай байв. Агуй дотор өнчин ганц мод мэд нэгэн гэрэл байсан нь Селимийн барьж байсан бамбар байв. Миний ээж Христосын шашинтай хүн байсан болохоор залбирсаар байлаа. Селим байсхийг адил гигэ номын үг агуйг Аллах гэж хэлнэ. Ямар ч байсан ээж баг зэрэг найдан гордож байжээ. Ээж хонгил руу бууж явахдаа аавын өнөө итгэж Константинопол руу явуулсан Франц хүн ирж явахыг танив. Ер нь Францын султаны дайчдыг бод сэтгэлтэй сайхан санаатай хүмүүс гэж үздэг байсан юм. Ээж шатанд ойртод очоод чагнав. Тэд дөхөж явна. Халаг минь амьдрал найрамдлыг л авч ирээсэ билээ гэж хэлв. Тэгэхэд Селим зөөлөн ээлдэг боловч бардан байдлаар "Василики чи юунаас айсан бэ? Хэрвээ тэд бидэнд их тайвныг авчирч өгөхгүй юм бол бид тэдэнд үхлийг бэлгэлнэ" гэв. Тэгээд жадан дээрх галаа засахад түүний хөдөлгөөн нь эртний Критийн Дионис шиг харагдал. Гэвч би тэнэг жаахан амтан болохоор хатуу ширүүн ухаангүй юм шиг санагдсан энэ зоримог байдлаас айж агаар тэнгэр галдуулан дүүхээс имэж байв. Ээжэд ч мөн тэгэд санагдсан бололтой. Чичирхийг нь би мэдсэн юм аа. Тэнгэр минь ээж бид ингэж үхэх юм уу гэж би дуултлаа. Шивгчин боол хүүхнүүд миний хэлснийг дуулаад улам чангаар гиншин хашгиралдад залбирч гарав. Тэнгэр чамайг өнөөдөр айж байвч дараа үххийг өөрөө хүсэх тэр өдөр болтол чинь аврам тэтгэж яваг гэж ээж надад хэлв.
Дараа нь ээж Селимээс арай дуулдах төдий. Эзэн чамд ямар тушаал өгсөн бэ гэж асуув. Хэрвээ тэр надад Султан хаан уучлахыг зөвшөөрөөгүй бэлэг тэмдэг болгож Чинжаалаа ирүүлбэл би бүгдийг дэлбэлнэ. Хэрвээ бөгжөө ирүүлбэл Султан хаан уучлсны тэмдэг болж би дараагийн зойрыг тавьж өгнө гэж Селимийг гэлэхэд, найз минь хэрвээ эзэн хутгаа ирүүлбэл биднийг тэрхүү аимшигт үхлээр бүү хүүлээрэ. Бид чамд хоолоогоо тавьж өгөхөд чи тэр хутгаараа биднийг алаарай гэв. За Василий гэж Селим тайван хариулв. Гэнэт чанга дуурах сонслоо. Бид чагнавал баярлсан хашгиралтай байна. Манай цэргүүд Константинополд явуулсан өнөөх Франц хүний нэрийг хэлж хашгирцгааж байв. Тэр хүн их эзний хариуг авч ирсэн нь тодорхой бөгөөд энэ хариу тааламжтай сайхан байсан нь илэрхий байв. Та тэр нэрийг санаж гинэ гэж Морсер ярьж байгаа бүсгүйн санаанд оруулчихад бэлэн байдалтай асуув. Монте-Кристо түн өдөгвөө. Би санахгүй байна гэж Гайда хариу өгүүлээд дуу чимээ улам нэмэгдэв. Ойртож байгаа хөлийн чимээ сонсдож нэгэн хүн хонгил руу бууж ирэв. Селим жата бэлхэн барьж байв. Удалгүй хонглын аман дээр өдрийн гэрлээс болж үүссэн бүрэнхийн дунд нэгэн сүүдэр гарч ирлээ. Чи хэм бэ? Хинч байсан нэг жалхан бүү урагш хөдөл гэж Селим хашгирахад нөгөө сүүдэр. Султан хааны алдар бадарттугай эзэн ноён Али бүрэн өршөөгдсөн. Зөвхөн түүний ам өршөөгөө зогсоогүй эд хөрөнгө эрдэнсийг нь буцаан өгсөн гэж хариулв. Ээж минь баяртайгаар хашгираад намайг зүрхэндээ тэрвэр наалтуул. Ээжийг өөдрөө гүйхийг хараад Селим зогсоорой. Би бүгж хүлээн авах ёстойг чи мэднэ шүү дээ гэв. Тэр үнэн гэж ээж минь хэлээд өвдөг дээрээс хөрч миний төлөө ертөнцийн эзэнт мөргөхдөө намайг түнд ойртуулах гэсэн юм шиг дээш нөргөв. Сэтгэлийн ийм хөдөлгөөнд автсан Гайд дахин дуугүй болгоод цонхийсэн духан дээр нь хөлс бурцааж хадсан хоолооноос нь дуунч гарч чадахгүй байх шиг байв. Монте-Кристо аяганд мөстөр хүйтэн ус хийж өгöd ээлдэг зөөлөн захирангуй дуугаар охин минь зоригтой бай гэж хэлв. Гайд нүд тухаарч чад тэр завсар харанхуй тассан бидний нүд Пашин явуулсан хүнийг танив. Энэ бол манай найз нөхөр байваа. Селин түүнийг бас таньсан боловч зоригт залуу зөвхөн захирагдах гэдэг ганц үгийг сайн мэддэг хүн байв. Чи хэний нэрийн өмнөөс ирэв гэж асуув. Би манай эзэн Али Тебелиний нэрийн өмнөөс ирэв. Хэрвээ чи Али нэрийн өмнөөс ирсэн бол надад юу дамжуулж өгөхөө мэдэх ёстой. Мэднэ. Би чам түүний бөгжийг авчирв гэж ирсэн хүн хариулв. Тэгээд гараа толгой дээр өргөв. Гэвч бидний зогсож байсан газраас Селим тэр хүний үзүүлж байгаа юмыг ялган танихад дэндүү хол хүрэлцээтэй гэрэлгүй байв. Чиний гарт юу байгааг би харахгүй байна гэж Селим хэлэхэд ирсэн хүн. Чи наашаа дөхөөдөр эсвэл би чам руу очие гэв. Аль нь ч болохгүй. Чи надад үзүүлж байгаа юмаа гэрэлд харагдах газар өөрийнхөө байгаа газар тавиад намайг харах оронд цаашаа яв гэж залуу дайчин хэлэхэд за сайн гэж ирсэн хүн хэлээд барьж байсан юмаа заасан газарт нь тавиад цаашаа болов. Бидний зүрх бүлэглэн зохиж байваа. Бидэнд нэрэл бөгж байх шиг харагдав. Гэхдээ эцгийн минь бөгж мөн үү? Селим асаалттай бамбраа гараасаа салгалгүй дөхөж очоод бөгжийг авч гарснаа. Эзний бөгж мөн байна гэж хилэнгээ үнсэж за сайн гэв. Тэгээд бамбраа газар руу хаяж хөлөөрөө дэвсэн унтрав. Эрсэн хүн баярлан хашгирч алгаатай шүү. Энэ дохиогоор Күршидийн 4 цэрэг гүйжрээ 5 Чинжаалд сүлжүүлсэн Селим газар унав. Айн зэвхий ирсэн хിവэр байсан боловч ялт хэрэгтэй улаан ирсэн цэргүүд хонгил руу гүйдэн орж энд тэнд гал байгаа эсхийг хараад хүүдийтэй зооснууд руу дайрлаа. Тэр завсар ээж минь миний гараас шүүрэн аимшиг чуугаан дэгдэж байсан дээд тал руу гардаг зөвхөн бидний мэддэг нууц шатааргүй. Тасалгаа нь манай дайсан Күршидийн цэрэгээр дүүрэн байваа. Ээж хаалгаа ойлгох гэтэл аавын аимшигт дуудуулна. Тэгэхэд ээж банзны завсраар шагаа. Миний өмнө санамсаргүй нэгэн нүх тохиолдож би түүгээр харав. Тэгэхэд алтан үсгээр бичсэн бичиг барьсан хүмүүс өд гарч та нарт юу хэрэгтэй вэ гэж асуув. Тэгэхэд тэдний нэг нь бид чамд эрхэмдээд эзний санаа зориг хэлэх гэсэн. Чи энэ зарлигийг харж байна уу гэхэд харж байна гэж миний аав хэлв. Тэгвэл унш. Тэр чиний толгойг авчрахыг шаардаж байна гэж хэлэхэд миний аав ямар ч аюул занал хийллээс илүү аимшигтайгаар тажигнтал хөхрөв. 2 гар бууны гохыг дарахтаа бас л энэсэр байв. Буун дуу 2 дуугарч 2 хүн үхэтгийн ойчвоо. Аавыг тойрон хэвдэж байсан торгон цэргүүд гал нээж тасалгаа дүүрэн нүргэ галдвал утаа бол.
Агшин зуурын дотор нөгөө талаас гал нээж буун сум бидний хажуу талын самбарыг цоо цохилвоо. Миний эцэг Али Дебелийн дарийн утаанд нүүр нь харлаж гартаа тахир сэлмэ барин сумны эсгэрэн дунд зогсох нь ямар сайхан, ямар агуу их байсан гэсэн. Селим гал хадаглагч минь үүргээ биелүүл гэж хашгирч байв. Селим алагдсан. Эзэн ноён Али минь чи бас өнгөрлөө гэж хонглын ёроолоос нэгэн хүн хэлэх сонстов. Тэгэд бүдэг чимээ гарч эцгийн минь хөл доорх шал бутрамд цацрав. Цэргүүд шалны завсраар буудаж байв. 3 буюу 4 торгон цэрэг доороосоо буудсан суманд сийчигдэн унав. Эцэг хөнгөнөн дуугарч цум цоо зогсон банзны нүхэнд хурууга хийж шалнаас бүтэн банз ховх татан авав. Гэтэл энэ нүхээр нь хориод бууны дуу нэр хийж гал уулын тогооноос утаа ориглох мэд дарийн утаа манаран бүрхэвэ. Энэ аимшиг чууган чимээ хашгирал дааны дундаас бууны 2 чанга дуу 2 удаа зүрх шимширэн хашгирах дуу өнхөлцгийг нь хагалчих шахав. Энэ 2 бууны дуу эцгийн минь өгтөл шархтуулж аав минь 2 дахин аимшигтайгаар хашгирсан тэр байваа. Гэвч тэр цонхноос зууран зогссоор байв. Ээж минь түүнтэй хамт үхэх гэж хаалгыг бүх хүчээрээ татсан боловч дотроосоо түгжээтэй байсан учраас онгоосонгүй. Төвний дэргэд торгон цэргүүд үххийнхээ өмнө тадганан байх нь харагдана. Тэдний дотроос шархтаагүй эсвэл хөнгөн шархсан 2-3 хүн цонхоор үсрэг гарлаа. Тэр үед доороос нь цогсон хүчтэй цохилтод шал эвдэрлээ. Аав өрөөсөн өвдөг дээрээ оочход сэлэм буу хутгаар зэвсгэлсэн хориод гар цухын гарч ирж ганц үнийг 20 хүн цохиж эцгийн минь хөл дор там буцлах мэт галт шуурд хашгиралдаа болов. Би газар ойчих шиг босныг учир нь ээж ухаан алдчихэ. Гайда гişин дуугарч гар нь өвдөг дээрээ унжин түүний үүргийг дуулууртаа биелүүлсэнд сэтгэл хангалттай байна уу гэсэн янзтай гүн өөд харав. Гүн босож түүний дэргэд очиод гараас нь барьж гэрээ гэлээр. Амардаа хонгор минь урвагчдыг залхаах тэнгэр бий гэдгийг санаж бай гэж хэлв. Ямар аимшигтай юм бэ гүн минь гэж гайдагийн царай зэв хийсэн байхыг хараад айсан албар хэлээд би аимшигтай юм сонирхсондоо өөрийгөө хадуу ширүүнээр зэмлэж байна гэв. Зүгээрээ гэж хүн хэлээд бүсгүйн гудаас нь толгой дээр гараа тавиад гайд зөрөгтэй охин байгаа юм. Заримдаа өөртөө тохиолдсон зовлон зүд өөрийн тухай ярихаараа дотор нь онгойчих шиг болдог юм гэв. Тэгэхэд гайд надад тохиолдсон зовлон зүдүүрийг ярихад таны сайхан сэтгэлийн аж тус санагдаг учраас тэгдэг юм гэж сэргэлэн аргагүй хэлв. Албар бүсгүй өөд сонирхон харнаа. Гайда түүний хамгийн их сонирхсан юмнаас өөрөөр хэлбэл яагаад гүнгийн шивгчин болсон тухай юу ч ярьсангүй. Гүн албар хоёрын нүдэнд нэгэн янзын хүсэл байхыг гайда хараад мэдэв. Тэг цааш нь үргэлжлүүлвэ. Ээж минь ухаан ороход бид хоёр күүршид цэргийн даргын өмнө ирчихсэн байв. Аалын бэлэвсэн ихнэрийн нэр хүндийг бодож намайг алаад орхих гэж ээж минь хэлэхэд күүршид надад бүү хэлгэв. Тэгвэл хэнд хэлэх юм бэ? Шинэ эзэндээ хэлэхгүй юу? Тэр хин юм бэ? Тэр зогсож байна. Тэгэд күүршид эцгийг алагдахад хамгийн их оролцсон нэгэн хүнийг цаав. Гэж хэлээд гайд хорсолтойгоор нүдээ гэлэлцолов. Тэгэд та тэр хүнийхээ өмч болоо юу? Гэж албараа суухад гайд. Үгүй. Тэр биднийг өөртөө авч байхаас айж Константинопол орж явсан эзэн ханд татварынс олж өгдөг нэг хүнд худалдчихсан юм. Бид бүх грекийг туулж хагас үгсэн амьтад эзэн хааны ордны хаалганд хурж ирсэн билээ. Ордны өмнө талд сонирхсан хүмүүс боогнорсон байв. Тэд бидэнд зам тавьж хоёр тишээ болов. Ээж бүхний хараа чиглэсэн тэр зүг рүү хараад хаалган дээр жадан дүлгсэн хүний толгой өд зааснаа дуу алдан унав. Толгойн доор Янины баш Ала Дебелиний толгой энэ байна гэж бичсэн байв. Би ойлон хайлж ээжигээ босгох гэсэн боловч тэр минь амьсгаа хураачихсан байв. Тэгэд намайг зах дээр аваач. Намайг нэг баян армейн хүн худалдан авав. Тэр намайг хүмүүжүүлж багш нар гарган өгч хичээл заалгаж байгаад 13 хүргээд Султан Махмудад худалдсан юм. Би түүнээс танд үзүүлж байсан. Гашишийн үрэл хийдэг савтай ажил ногоо маргад чулуугаар худалдаж авсан юм. Гэж Монт Кристо хэлвэ. Оо, миний эзэн та сайн санаатай их хүн гэж гайда хэлээд Монт Кристогийн гарыг үнсэж би таних болсондоо баяртай байдаг юм гэлээ. Албар сонссон бүхэндээ алмааран гайхчи. Кофе гоогод дуусчихаа. Одоо яриа дуслаа. Гэж гүн түүнд хэллээ. 2 дугаар дэвтэр төгсөв.